За сайн байцгаана уу? Хагас өдрийн мэндийг хүргэе. Happy Saturday. Сайн уу лаги сайн уу мөнх жаргалаа. Сайн уу дэлгэр сүрэн. За. Хагасаа өдөр болгон сүнслэг амьдралын тухай лайв хичээлээ явуулж байгаа. Хичээл маань 2 цаг үргэлжилдэг. Хагасаа өдөр тус болгон нэг сэдвийг аван ярилцдаг. Хичээл орсны дараа асуултуудаа хариулдаг байгаа. За, өнөөдрийн сэдв үхэл гэж юу вэ? Төрөлт гэж юу вэ? Амьдралын хүлээс гэж юу вэ? Энд түүнээс хэрхэн ангижрах вэ гэдэг сэдвээр ярилцсанаа. За одоо хэдэн хүн орж ирсэн байна харъя. Тэгээд 12:04 болж гин. Тэгээд лайва одоо ингээд хичээлээ эхлэе. Хоцорж орж ирсэн хүмүүс нь нөхөд хичээлээ үзэх байхаа. За. Үхэл төрөлт гэж юу вэ? Ихэнх хүмүүс төрөлтийг маш сайхнаар хүлээж авдаг тийм үү? Гэрч шинэ хүн мэндэлэхэд бүгд аз жаргалтай, баяр баясгалантайгаар хүлээн авдаг. Харин хүн нас бороход үхлээс хүн болгон айж байдаг. Учир нь тэд үхлийн дараа юу тохиолдохыг мэдэхгүй. Миний энэ амьдрал ингээл дуусаа. Ингээл үхэл би байхгүй болно гэсэн бодолтой төөрөгдөлд байдаг учраас үхлээс маш их айдаг. Хүмүүс үхэхгүй байхын төлөө маш их тэмцдэг. Хорвоогоос явахдаа маш олон хүмүүсийг гунигт автаж уйлуулж хорвоогоос явдаг. Мэдээж таны хайртай ээж, хайртай хүүхэд, хайртай аав, хайртай найз, дотны хүмүүс нас урахад бид гуниглах нь тодорхой. Тэгэхдээ гунигллаа гэд өөрийн энергийг алдаж уйтгар гунигт автаж болохгүй. Тэгснээр таны өөрийн энергийн түвшин доошилж өөрийн биеийг өвдүүлэх болно. За, үхэл гэдэг нь шин эхлэлтэй яг адилхан. Үхэл гэдэг нь төрөлттэй яг адилхан гэсэн үг. Хүн нас бараад дараагийн төрөлтөө очино. Таны энэ махан бие дотор байгаа сүнсэн бие буюу ертөнцийн ухамсар таны биеэс гарan дараагийн махан биед шилжин ордог. Яг л энгийн жишээ авъя л да багш нь яг л мод ургамал цэцэг шиг. Уйлдрал солигдоход мод ургамал цэцэг үхдэг. Намар болон өвөл болоход мод ургамал цэцэг үхдэг. Мод навчаан хайдаг. Хавар болоход амьдрал ахин цэцгэлдэг. Цэцэг гарч ирдэг. Яг л тэрнтэй адилхан. Хүмүүсийн амьдрал цэцэг модноос арай олон улирал үздэгтэй л хол ялгаатай. Арай удаан оршин тогтнодгоор л ялгаатай. Түүнээс биш цэцэг ургамал модтой яг адилхан гэсэн үг. Тэгэхээр яах нь үхэл гэж байдгүй байх юм шүү дээ, тийм үү? Та үхээд буцаад
шин төрөлт, шин аяллыг дэлхийн ертөнц дээрээ өргөжлүүлээд явдаг байх нь. Харамсалтай нь хүн нас барахдаа дээшээ тэнгэр лөө дээд ертөнцлөө хүн шүүлтээр ордог. Шүүлтээр орж цэвэрлэгдсэний дараа буцан хүний биед эргэн төрдөг. Тэгж төрөхдөө урдны бүх амьдралд болсон зүйлүүдээ мартаж орхидог. Учир нь та материалын нийгэм дээр төрөөд ухаан орсон цагаас хойш шинэ аялал эхлүүлсэн учраас хуучин аяллаа мартаж орхидог. Тэгэхдээ зарим өвөрмөц энергийн өндөр түвшний хүмүүс хуучны амьдралаа санаж байдаг. Ихэнх жоохон хүүхдүүд хуучны амьдралаа сандаг. Тийм учраас монголчууд ярьдаг 3 настай хүүхдээс юм асуух юм бол маш сайн мэддэг гэж. Учир нь гэх юм бол сүнсэн биений хөгжил нь хүүхэд наснд хിവэр байдаг байна. Том болох тусмаа эго өсөж, эго өндөртэй болох тусам өөрийн мөн чанарыг мартаж эхэлдэг. Тойронд байгаа мэдлэг, эргэн тойронд танд болж байгаа үйл явдлуудаас та суралцсан өөрийнхөө жинхэнэ мөн чанар урд төрлийн амьдралуудаа мартаж орхидог. Тэгэхдээ таны сүнсэн бие таны биеийн дотор байнга байж байдаг. Та хизээж өөрийн сүнсэн биений мэдлэгтэй хүрэхэд бэлэн болно гэсэн үг. Ингэхийн тулд та өөрийн эго майнд буюу сармагчингийн тархи гэж нэрлэдэг, monkey mind гэж нэрлэдэг худал итгэл үнэмшил болон бодлуудаасаа салах хэрэгтэй. Таны тархинд эргэлж байгаа бодлууд намжихад та одоо цагийг мэдэрнэ. Одоо цаг нь та өөрөө юм. Одоо цагийг та мэдэрснээр өөрийн үнэн мөн чанарыг мэдэж эхэлнэ. За. Тэгэхээр яадаг бах нь бидний махан бие биднийг энэ амьдрал дээр минь агуулж байдаг байх нь. Сүнсэн бие байхгүй бол тарих зүгээр л уураг. Амьгүй. Харин бидний бодол тарих нь сүнсэн биеийг маань энэ ертөнцийн аяллаа хийхэд нь хамгаалах үүрэгтэй байдаг. Тийм учраас тарих маань айцаасаа болж маш олон төрлийн бодол, сэтгэл зовнил, ингэчүүдээ би, тэгчүүдээ би гэсэн бодлуудаар дүүрсэн байдаг. Тэгээд ихэнх хүмүүс энэ дэлхий дээр байгаа ихэнх хүмүүс өөрийнхөө бодолд автаж, бодолд захирагдаж, өөрийнхөө айдаст захирагдаж амьдарч байдаг. Тэгэхээр бодол, эго огт байхгүй байх ёстой зүйл бас биш байгааз танд тодорхой хэмжээгээр байх ёстой. Таны энэ амьдрал гэж хэлж байгаа энэ дэлхийн ертөнцийн аяллаа үргэлжлүүлэхэд таны эго бодол, таны тарих таныг хамгаалах болно. Гэхдээ түүнд хит ач холбогдол өгч өөрийн хүчээ алдаж болохгүй. Зөвхөн хэрэгтэй үедээ тарихаа ашиглах хэрэгтэй. Тэгэхээр
Би зарим хүмүүс ярьдаг те. Йоо би ингээд үхээд өгвөл ингээд хамаг юмнаас ангижрын хамаг юмнаас салах юм байна. Миний зовлон, гуниг, шаналл бүх юм үхээд өгвөл дуусах юм байна гэж зарим хүмүүс боддог. Энэ бол худлаа. Таны үхсний дараач таны сүнсэн биед таны тэр шийдвэрлэгдээгүй зовлонгууд, шийдвэрлэгдээгүй асуудлууд бүгд хамтдаа явж байдаг. Таны дараагийн төрөлд тэр маань тантай ахин төрдөг. Тэрийг удмын өвчин, эсвэл байглаасаа заяасан авиас юу гэж нэрлэж болно тийм үү? Таны дотор байнга хамт байждаг. Тийм учраас та альва зүйлээс зугтаж чадахгүй. Би өгчих юм бол зугтаачих юм энэ асуудлуудаасаа. Би өгчих юм бол хүмүүсийг амар амгалан байлгах гад байна. Тэр бол хамгийн мунхаг бодол. Тийм ч учраас хүн өөрийн үүлийн үрийг эдэлдэг гэдэг чинь тийм учиртай. Таны урд насандаа хийсэн үүлийн үр таны дараагийн насанд эргэн ирдэг. Та урд төрөлдөө сайн сайхан зүйлүүдийг хийж байсан бол таны дараа төрөлд сайн сайхан зүйлүүд танд учран дохиох болно. Харин та урд төрөлдөө муу зүйлүүд хийж байсан бол тэр муу зүйлүүд тань дараа төрөлтэй тань дээр ахин ирж байдаг. Тэгэхээр үүлийн үрээс зугатах арга байхгүй. Учир нь үхэл гэж байхгүй. За дуун хаачихсан юм шиг байна. За дуун сонсогдож байна уу? Багштай хэлээд өгөөрэй, дуун одоо зүгээр сонсогдож байна уу гэд хэлээд өгөөрэй. За ёо. Багшаа камер ажиллаж байгаа ёстой тий. Миний камераас энэ дээр ажиллахаа болчлоо. Тэгэхээр багш нь одоо нөө камер ажиллах байгаа учраас дуу зүгээр ээ нөө. За сайн байна. За тэгэхээр яадаг бах нь үүлийн үрээс зугатах арга байхгүй гэж хүн болгон шүүлтүүрээр орноо тийм үү. Тийм учраас та яах ёстой вэ? Үүлийн үрээ шатааж болно. Харин хэрхэн үүлийн үрээ шатаах вэ гэхээр та сайн үйлийг хийх хэрэгтэй. Үүнийг йогийн ухаанд карма йога гэж нэрлэдэг. Карма йога нь үйлчлэл одоо сервис йога гэж бас хэлж болно. Үйлчлэх гэсэн үг байхгүй юу? Өөртөө болон бусад үйлчлэнэ. Өндөрт байлгаж буян үйлдэснээр таны муу үеийн үр шатаж алах болж байдаг. Тэгэхээр хизээч буян үйлдэхэд оройтхгүй. Зарим хүмүүс тэгдэг тий. Би өнгөрсөн хөөн. Би бол маш муу хөөн тий. Би одоо юу ч хийсэн өнгөрсөн гэж боддог. Тийм байхгүй. Учир нь та маш олон мянган жил аялаад ирсэн, цаашдаач та маш олон мянган жил аялах, амьдрах сүнсэн бие учраас оройтол гэж юусоо байхгүй. Энэ махан биений насаар өөрийн амьдралыг хэмжиж болохгүй. Учир нь энэ махан биений нас маань биднүүсийн амьдралын жижигхэн нэг хэсэг. Шар будааны хэмжээнд хүрэхгүй хугацааг та энэ махан бие дээрээ зарцуулж байгаа.
Тийм учраас та үхэхийг одоо таны цаг ирнэ шүү дээ. Хүнд цаг гэж байдаг тий. Таны үхэх цаг ирэхэд би үхэхгүй гэж тэмцэх хэрэггүй. Учир нь танд шинэ эхлэл ирж байгаа учраас та аливаа зүйлийг тайван амгалнаар хүлээн авч энэ биеиндээ талархан энэ сайхан орчлон дэлхий дээр сайхан аяллыг тань аялуулж өгсөнд талархан эргэн тойронд байгаа амраг садан гэр бүл эцэг их бүх хүмүүст талархан явах хэрэгтэй. Та хизээ нэгэн цагт өөрийнхөө хүүхэд, эцэг, эх, эмээ, өвөө, төрөл садан бүх сүнсэн биенүүдтэйгээ уулздаг. Учир нь бид бүгд холбоотой. Миний энэ махан бие байхгүй болсноор би байхгүй болно гэсэн үг биш. Яг л бид модны навчтай адилхан гэсэн үг байхгүй юу? Модны навчууд зэрэгцээ дургаж яадаг тийм үү? Зэрэгцэн оршин тогтнож яадаг. Цэцэг шиг цэцгүүд garden цэцэрлэг дотроо зэрэгцээд оршин тогтнож байдаг. Харин альва зүйл шунж болохгүй. Альва зүйл гэдэг нь энэ махан биеийн амьдрал дээр шунж болохгүй гэсэн үг. Би үхмээргүй байна. Эсвэл би хүүхдэд тавьж явуулмааргүй байна. Би ээжигээ алдмааргүй байна. Би аавыгаа алдмааргүй байна. Үхчлээ штэ. Би одоо яах вэ? Энэ хүнгүүгээр би амьдрч чадахгүй гэсэн доод түвшний энергийн шунлаасаа салах хэрэгтэй. Хүний махан биед шунах нь шунал. Нэг төрлийн шунал. Би энэ хүнтэй өөр тавд баймаар байна гэдэг нь нэг төрлийн шунал. Тийм учраас нас барсан өөхөксдийн араас зүгээр л ерөө дараагийн аялал нь сайн байгаасай. Дараагийн аялал дараа уулзъя да. Яагаад гэвэл тэр хүмүүс явахгүй штэ. Буцаал хүрээд ирнэ. Дахиад нэг модны мөчр болно. Цаг хугацаагаар л ялгаатай. Төрөлт гэж юу вэ? Төрөлт нь таны шинэ эхлэл. Та энэ дэлхийн ертөнцийн ахин нэг аяллаа өргөжлүүлэх шанс, боломж танд гарч ирж байна гэсэн үг. Яагаад бид энэ дэлхийн ертөнцийн аялал хийгээ яваад байгаа юм бэ? Бид нар суралцаж яваа сүнсэн биенүүд. Тэгвэл бид нар юу суралцаад байгаа юм бэ? Бид нэгүсэнгүү хайрыг суралцаж байгаа. Яагаад бид нэгүсэнгүү хайрыг суралцах ёстой юм бэ? Учир нь таны сүнсэн бие дэлхийн ертөнцийн ухамсар нэгүсэнгүү хайраар тэжээгдэж байдаг. Хорвоо хайр дээр тогтдог гэсэн Монголын үг байдаг. Дэлхийн ертөнц хайр дээр тогтдог. Маш олон мянган триллион жилийн өмнө дэлхийн ертөнцийн ухамсар Big Bang болж тэсрэлт үүсэн жижиг өөрийн жижиг ухамсарыг тараасан. Энэ жижиг ухамсар нь биднүүсийн сүнсэн биенүүд. Ингээд энэ жижиг ухамсарууд маань бие даан суралцаж
Иргэн дэлхийн ертөнцийн ухамсартайгаа нэгдэх учиртай. Дэлхийн ертөнцийн ухамсартайгаа нэгдэхийн тулд бид нэгүүлсэнгүй хайрыг суралцах учиртай. Дэлхийн ертөнц биднийг суралцахад байнга тусалж дэмжиж байдаг. Учир нь дэлхийн ертөнц таныг өөрийн ухамсартайгаа нэгдэхийг хүсэж байгаа. Яг л адилхан тантай адилхан өсөж хөгжихийг хүсэж байгаа. Нэгдэн нийлж илүү хүчрхэг болохыг дэлхийн ертөнц бурхан хүсэж байгаа. Тийм учраас таны суралцах замд дэлхийн ертөнц байнга тусалж дэмжиж байдаг. Тийм болохоор та ганцаараа биш байх нь тийм үү? Таны хойно таны сахиусан тэнгэрүүд, таны хамгаалагч нар, таны оюун санааны багш нар, бурхан, дэлхийн ертөнц бүгд зогсож байгаа. Тэд бүгд тантай хамт унж, бүдэрч, босож явж байгаа. Тиймээс та айх шаардлага байхгүй. Үхлээс айх шаардлага байхгүй байх нь шүү дээ, тийм үү? Тэгэхээр үхэл гэж байдгийг та одоо мэдлээ. Багш нь урд нь үхэл гэж байдгүйг мэддэггүй байх та. Жирийн хүн байх та. Үхлээс маш их айдаг байсан. Би дотны хүмүүсээ алдахаас маш их айдаг байсан. Найз нөхдөд алдахаас айдаг байсан. Эцэг эхээ алдахаас айдаг байсан. Бүх зүйлээс би айдаг байсан. Тэр бол миний айдас. Учир нь би үхлээс айдаг байсан. Одоо үхэл гэж байдгүй багш нь мэдснээс хойш миний айдас устдаж үгүй болсон. Тийм ч учраас би танд энэ мэдээг өнөөдөр дуулгаж байна. Та өнөөдөр энэ мэдээг дуулснаар таны айдас устдаж үгүй болно. Улмаар та өөрийн дотоод бие буюу сүнсэн биеэ сонсож эхэлнэ. Тэгэхээр яах нь одоо амьдарч байхдаа ч дараагийн амьдралаа бодох хэрэгтэй байх нь тийм үү? Өнөөдөр ихэд идээд өөх гэж байгаа хүн шиг амьдарч болохгүй байх нь шүү дээ. Хамаг буйнаа энэ насандаа барж болохгүй гэсэн үг. Хич шуналтай байж болохгүй. Хэрэгцээтэй бүх зүйлийг өөртөө авахыг хичээх хэрэггүй. Учир нь болох зүйл болох цагтаа болно. Танд ирэх эд баялаг, хүн, бүх зүйл танд ирэх цагтаа л ирдэг, мөн хэмжээтэйгээ ирдэг. Учир нь та дараагийн төрөлтөө өөрийнхөө буйныг хувааж идэх ёстой. Тийм учраас энэ насандаа хамаг буйнаа барж идэж болохгүй байх нь. Дараагийн насандаа өөрийгөө бэлдэх ёстой. Дараагийн төрөлтөө сайн сайхан, амар амгалан, өндөр энергийн хэлбэлцлийн биед төрөхийн тулд та энэ насандаа буян хий. Буян хий гэхээр гараал, годамж цэвэрлээл, үсгэлэн хүүхдүүд дааж хоол өгөөл тэ. Тэхийг ганцхан тэрийг хэлээгүй шүү. Тэр сайн хийж болно. Та өөрийн бодол дотроо буянг тарь.
бясалгал хий. Хүн болгоны төлөө залбир. Хүн болгонд сайныг хүс. Бүх зүйлийг хайрл. Энэ бол жинхэнэ буян. Үнэн сэтгэлээсээ бүх зүйлийг хайрл. Өөрийгөө хайрл. Манай багш хэлдэг. Хэрвээ та дэлхийн ертөнцид үйлчлэмээр байгаа бол, хэрвээ та бусад хүмүүст тусалмаар байгаа бол өөрийгөө танин нэ. Өөрийнхөө сүнсэн биеийг танин нэ. Өөрийн дотоод биегээ танин нэ. Энэ бол хамгийн том дэлхийн ертөнцид хийж байгаа таны тусламж. Учир нь та өөрийгөө танин нээж гэрэлтснээр маш томорч та маш тод гэрэлтэх болно. Маш олон хүмүүс автаж таныг даган гэрэлтэх болно. Та тэр хүмүүст юу ч хэлэх шаардлагагүй. Та тэр хүмүүсийн төлөө юу ч хийх шаардлагагүй. Та зүгээр байгаагаараа л таны presence, таны одоо байгаа тань л дэлхийн ертөнцөө гэрэлтүүлж байдаг юм шүү. Тиймээс нэгүсэнгүү хайрыг суралцаж, өөрийгөө хайрлаж, өөрийгөө уучил, өөрийгөө хүлээн зөвшөөр. Учир нь та бол ертөнц. За одоо ингээд асуултуудаа оръё. Асуултуудаа хариулаад явбал илүү ойлгомжтой болно. За. Дэлхийн нэгүсэнгүү хайрыг суралцаад дэлхийн ертөнцтэй нэгдэн нийлвэл ямар амьдрал байдаг вэ гэж байна. За, маш сайн асуулт байна тий. Нэгүсэнгүү хайрыг суралцаад дэлхийн ертөнцийнхөө нийтийн ухамсар буюу дэлхийн ертөнцтэйгөө нэгдэхэд та нэгдмэл болоход та ахин махан биенд төрөхгүй. Та бурхан болж гинэ гэсэн үг. Та ертөнцийн бүх зүйлд оршино. Та чулуунаас өөрийгөө мэдэрнэ. Та нарнаас өөрийгөө мэдэрнэ. Та салхинаас өөрийгөө мэдэрнэ. Та батаагаас өөрийгөө мэдэрнэ. Та болдоос өөрийгөө мэдэрнэ. Та туяагаас өөрийгөө мэдэрнэ. Бүх зүйлд та зэрэг оршино гэсэн үг. За. Диваажин там гэж байдаггүй гэж юм. Байна. Диваажин там хоёр зэрэгцээд оршиж байгаа. Одоогийн биднүүсийн амьдралж байгаа амьдрал дээрч диваажин там хоёр зэрэг оршиж байдаг. Хэрвээ та доод түвшний энергийн амьдралд амьдарч байгаа бол та тамд амьдарч байна гэсэн үг. Та маш их сэтгэл зовнилтой, таны амьдрал маш их ой гашуудал тохиолддог. Та материалын амьдралын хоол хүнсээ олж авч чадахгүй. Эсвэл та дандаа арх уудаг, дандаа мансуурдаг, дандаа бусадтай хэрэлддэг, дандаа бусадтай хэцүү харьцаатай байдаг бол та тамд амьдарч байна гэсэн үг. Энэ бол тамийн амьдрал. Харин та сэтгэл амар амгалан, баяр баясгалтай, нэгүсэнгүү хайрыг суралцсан, байгаа бүх зүйлдээ талархан амьдарч байвал та диваажинд байна гэсэн үг. За. Үхэл гэж байдаггүй гэхээр бид нэгүсэнгүү хайрыг мөнхийн суралцсаар байна гэсэн үг маш сайхан санагдаж байна гэж тэгэлгүй яах вэ? Бид нэгүсэнгүү хайрыг мөнхийн суралцсаар байгаа. Үхэл төрөлт ч бидэнд сургамж болж ирж байдаг.
Та урд насандаа сүнсний багш байсан уу? Сүнсний багш хүмүүсийн сүнсийг сэрэх гэж дахин төрдгөө гэж байна. Тийм ээ. Маш өндөр энергийн төвшний лам, санваартан, багш, ангаагч нар дэлхийн ертөнцийн өөрсдийнхөө хүслээр буцан ирдэг. Учир нь тэд энд ирэх шаардлага байхгүй, бүх зүйлд зэрэгцэн оршиж байгаа. Тийм үү? Гэвч тэд дэлхийн ертөнцийн буцан ирж бусад сүнсэн буйдыг өөрийн ухамсартайгаа нийлүүлэхийг хүсэж буцаж ирдэг. Ийм хүмүүсийг angels буюу сахиусан тэнгэрүүд гэж нэрлэдэг. За. Бодлоо яаж захирах вэ? Бодолдоо ядардаг гэж ярьдаг. Үүнийг юу гэж ойлгох вэ гэж байна. За. Мэдээж та бодолдоо ядралгүй яах вэ? Учир нь бодол бол энерги. Таны бодолд муухай бодлууд дандаа сөрөг бодлууд байгаад байвал энэ нь сөрөг энерги. Тийм учраас та маш их ядарна. Энэ сөрөг энергиэсээ болж та өвдөнө. Альва өвчний үндслэл нь таны сэтгэл санаа энергийн түвшнөөс үүсч байдаг. Тэгэхээр бодлоо удирдах хэрэгтэй. Бодлоо захирахын тулд та одоо цагтаа орших хэрэгтэй. Яг одоо байгаа цагтаа гараад алхаад салхийг мэдэрнэ. Ном уншиж байхдаа ном дээрээ төвлөрнө. Гэр бүлтэйгээ аз жаргалтай хүүхдүүдтэйгээ цагаа өнгөрөөж байхдаа зөвхөн тэр цаг дээрээ л төвлөрнө. Өөр бодлуудыг анзаарах хэрэггүй. Мэдээж энэ тийм амар асуудал биш. Тийм учраас бодлоо удирдах нэгэнд та бодолтоо автсан бол бодлоос гарахд маш хэцүү удирдахад. Тийм учраас танд багш хэрэгтэй. Энээс гарахд зөвлөх багш хэрэгтэй. Дээрээс нь та бясалгал хийх хэрэгтэй. Бясалгал таны бодлыг удирдахад тусалнаа. Хитрхи шуналтах хэрэггүй гэдэг нь хүссэн амьдралаараа амьдрахын тулд хөдөлмөрлөх хэрэггүй гэсэн үг юм уу гинэ? Үгүй дээ. Хитрхи шунах хэрэггүй гэдэг нь та альва юмд байгаа юмдаа сэтгэл хангалуун байхыг хэлж байгаа байхгүй юу? Жишээ нь та бусдаас хайр нэхэх хэрэггүй. Энэ бол шунал. Бусдын анхаарлыг хитрхи татах гэж хэрэггүй. Энэ бол бас шунал. Хитрхи их мөнгөний төлөө ажиллаж болохгүй. Энэ бас шунал. Бага ажиллаж, бага үрж, их мэдэр. Амьдралыг мэдэр. Амьдрал гэдэг чинь ажил биш. Мэдээж та махан биений амьдрал дээр амьдарч байгаа учраас материаллык, тийм үү? Материйн биед амьдарч байгаа учраас та хоол хүнс авах хэрэгтэй. Мэдээж та ажиллах хэрэгтэй. Тэгэхдээ аз жаргалтайгаар ажиллах хэрэгтэй. Шунаж биш. За. Хүн амьтны төрөлд орох уу гэж байна. Мэдээж хэрвээ та хүн болж төрнө гэдэг чинь маш том хувь заяа юм шүү. Та төрөл бүрийн ургамал, амьтан, тийм үү? Төрөл бүрийн амьтны дүрээр та амьдарч явж маш олон мянган жил явж нэгүүлсэнгүй хайрыг суралцсан явж байгаа та хүний биед төрж байгаа. Хүний төрлийг олж байгаа. Энэ хүний төрлөдөө та бас маш олон мянган жил явж амьдрна. Харин энэ хүний төрлөдөө та нэгүүлсэнгүй хайрыг суралцаж чадахгүй. Дэлхийн ертөнцийнхөө нийтийн ухамсартай нэгдмэл чанарыг мэдэрч чадахгүй. Дандаа муу сүрэг энергийн зүйлүүдийг хийж байх юм бол та ухарна. Та дахиад бүх юмыг эхнээс нь эхэлнэ. Дахиад та шоргоолзуулна, дахиад та ялаа олно. Тийм учраас хүн болж төрсөн энэ
өөрийн хувь тавиландаа таларх. Учир нь та маш их зүйлийг суралцаж, маш их хайрыг суралцсан учраас та хүний бид нэг үгээр хэлэхэд та бурхан болоход маш ойрхон болцсон байна гэсэн үг. Хүний дараа төрөл юу? Бурхан. Иннээс чаас зам үгүй. Та бурхан болж чадахгүй бол ухарна. За. Хүн энэ амьдралдаа дахин төрнө гэж байдгүй гэж байна. Энэ маш сайн асуулт шүү. Хүн энэ амьдралдаа ахин төрнө. Тэр бол байдаг. Таны бие үхэхгүйгээр та дахин төрнө. Энийг сүнсний сэрэлт гэж нэрлэж байгаа. Та биеэ солихгүйгээр энэ биеийн дотроо ахин төрхийг сүнсний сэрэлт гэж нэрлэнэ. Тэгэхээр та багшийнхаа сүнсний сэрэлт гэсэн лайв хичээлийг үзээрэй. Энэ дээр энэ талаар ярина. Нууц цэцэрлэгт явхаас өмнө энерги имчилгээ хийлгэж болох уу гинэ? Болно. Багшаа сүнсний багш гэдгээ яаж мэдэх үү? Таны хэлж байгаа бүхэн яг л миний хэлэх гэж байгаа зүйлийг хэлээд байдаг. Энэ юу гэсэн үг вэ гинэ? Учир нь гэвэл би таны мэдж байгаа юмыг яриад байна гэсэн үг. Энд танд маш танил сонсогдож байвал энэ бол таал гэсэн үг. Тэгэхээр та бусдад гэрлээ түгээж сүнсний багш болж болно. Учир нь миний ярьж байгаа зүйлүүд та бүхний бүгднгийнх нь дотор сүнсний мэдлэгт байж байгаа. Би зөвхөн таны дотоод мэдлэгийг танд сануулж өгч байгаа юм шүү. Түнс биш танд юм би заагаад байгаа юм биш. Таны дотор байгаа мэдлэгийг би танд өөртөө сануулж байгаа гэдгийг санаарай. За. Хүний сүнс төрхөөс өмнө заавал диважин тамыг дамжина гэсэн үг үү? Гинэ. Хүний сүнс дахин төрхөөс өмнө заавал шүүлтүүрээр орно. Тэгжиж та ямар дараагийн төрөлтөө ямар энергийн түвшний бийд төрөх үү? Дараагийн төрөлтөө юу суралцах уу? Хин хинтэй уулзах уу? Энэ бүхэн чинь тань төрхөөс ч өмнө болдог байхгүй юу? Та төрхөөс өмнө энэ амьдрал дээр юу хийх гэж ирснээ бүгдийг мэдэж ирдэг. Та энэ насандаа уулзах ёстой хүмүүстэй бүгднтэй сүнсний гэрээ хийж ирдэг. За намайг энэ үед та гарч ирээд надад ийм ухаарж ойлгуулна шүү. Эсвэл за хоёулаа эхнэр нөхөр хоёр болох юм байх шүү. Энэ насандаа тийм үү? Эсвэл миний багш энэ хүн байна шүү. Та намайг унарч бүдэрч төөрөлдөж явж хахад миний мэлмиг сэрээгээрээ гэд сүнсний гэрээ хийж бид нар энд ирдэг. Та тэрийг бүгдийг мэдж байгаа. Та өөрийн эго буюу худал итгэл үнэмшил сөрөг бодлуудаас салахад одоо цагтаа оршиход та энэ бүх мэдээллээ мэднэ. Тийм учраас ирээдүг хардаг, өнгөрснөө хардаг хүмүүс байдаг шүү дээ. Энэ бүх хүмүүс чинь өөрийн дотоод мэдлэгийн санд нэвтэрсэн байна гэсэн үг. Ганцаараа байх нь илүү амар амгалан, бусадтай байхыг хүсэхгүй, зохицох дургүй байгаа нь ямар учир байна вэ гэж байна. За, та ганцаараа байхдаа илүү амар амгалан, бусадтай байхыг хүсэхгүй, бусадтай зохицож чадахгүй байна гэдэгт нь та өөрөө өөртөөгөө зохицож чадахгүй, өөрөө өөртөөгөө амар амгалан бус байна гэсэн үг шүү. Учир нь та бусдаас мэдрэмж авдаггүй. За энэнийг нөгөө бас урдны лайв дээр би ярьж исэн. Урдны лайвудаас бас сонсоорой. Тэгэхдээ таны дотор болж таны авж байгаа мэдрэмжүүд бүгд таны дотроос гарч байгаа. Та бусдаас хизээш мэдрэмжийг авдаггүй. Таны нүд бол таны амьдралыг харах цонх.
та өөрийнхөө дотор байгаа бодлоор л та өөрийнхөө дотор байгаа мэдрэмжээр л бүх юмыг харж мэдэрч байдаг. Хэрвээ та хайрыг мэдэрч хин нэгнээс хайрыг мэдэрч байгаа бол таны дотор тэр хайр байна гэсэн үг. Харин тэр хүн таны тэр дотор байгаа хайрыг өдөөж өгч байна гэсэн үг. Тийм учраас та өөрөө өөртөөгөө амар амгалан байж, өөрөө өөртөөгөө зохицож, өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрч, өөрөө өөрийгөө хайрл. Тэгснээр бусадтай байхад ямар ч асуудал байхгүй болно. За. Зүүднээсээ яаж салах вэ? Өдөр амар амгалан байхад шүн болохоор өнгөрсөн бүхнийг харуулсан зүүдлэх юм, өглөө босоход ядрах юм а гэж байна. За. Учир нь гэх юм бол таны дотор маш их санаа зовлт, бодлууд байгаа учраас та шүн тэр бодлууд, санаа зовлттай таны унтаж байхад зүүдэнтэй нь орж ирж байгаа юм. Өдрийн цагаар та өөрийгөө сатааруулчих байгаа байхгүй нөгөө бодлоосоо өөрийгөө сатааруулаад ажилдаа анхаардаг ч юм уу те, амьдралдаа анхаардаг ч юм уу те, ингээд жижиг шажиг амьдралын одоо явцад та тэр өөрийн дотор байгаа тэр айдас сөрөг бодлуудаа та одоо нөгөө анзаардаггүй гэсэн үг. Тэгээд шүүн болохоор та нөгөө завтай бүх анхааралтай нь өөр дээрээ байгаа учраас та өөрийн дотор байгаа тэр айдас, хүйдэс тэр сөрөг бодлуудаасаа болж таны зүүд орж ирж байгаа шүү. За тэгэхээр та өөрийнхөө доторшоогоо өнгөж өөрийнхөө айдсыг тавьж явуулах хэрэгтэй. За хар дарж зүүдлээд байдаг хүнд юу гэж зөвлөвөл зүгээрээ саяных байхгүй юу? Та өөрийнхөө дотор байгаа сэтгэл санаагаа намжаа өөрийнхөө сэтгэл зүйтэй ажиллах хэрэгтэй. За өөрийн дотроос ундрах мэдлэгээ хайраа бусдаа түгээхийг хүсээд байгаа боловч орчин тойрны хүмүүсээс болж хаагдаад байх шиг байгаад байна. Яах ёстой вэ гэж. За хэрвээ та орчин тойрны хүмүүсээсээ болж өөрийн хайраа түгээж чадахгүй, өөрийн мэдлэгээ түгээж чадахгүй байна гэж бодож байгаа бол та болоогүй байна гэсэн үг. Та илүү суралцах хэрэгтэй. Та илүү их нэгүүлсэнгүй хайрыг суралцах хэрэгтэй. Та илүү их нэгүүлсэнгүй хайрыг суралцснаар бусд хүмүүс танд хизээж хаалт болж чадахгүй. Таныг хараасан ч таныг хараач чадахгүй. Өндөр энергийн түвшинд байгаа хүнийг хүн хараавал буцаад тэр хүн дээр хэд дахин хүчтэйгээр очдог байхгүй юу? Тэгэхээр тэр хүмүүс танд халдаж чадахгүй. Бусад хүмүүсээс та хамааралтай байна гэдэгт нь та өөрийгөө захирч чадахгүй байна гэсэн үг. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр та ахин нэгүүлсэнгүй хайрыг суралцах хэрэгтэй. За. Өвдөлтийн завуурыг дахин мэдрэхээс айдаг энэ айцыг яад авах вэ гэж байна. За. Ингийн тул та өвдөлтөө хүлээн зөвшөөр. Та энэ өвдчихүүдээ яана гэж айгаа таны өвдөлт байхгүй болохгүй шүү дээ. Та өвдөлтөө хүлээн зөвшөөр. Тэгсэн таны айц байхгүй болно. Уур уцаарыг яаж захирах вэ? Өөрөө ирэхгүй дийлдэд байх юм а гэж байна. Уур уцаар бол энерги, маш хүчтэй энерги. Та өөрийгөө хүлээн зөвшөөрөх ёстой. Та өөрийгөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас таны уур уцаар бадраад байгаа юм. Харин өөрийгөө хүлээн зөвшөөрдөг болтлоо уур уцаар хөдлөөд байвал уур уцаараа бүтээлч чанарт шилжүүл. Гэрээ цэвэрлэл, дуу, ном бич, юм ой, зураг зур юу эдийн те? Өөрийнхөө бүтээлч чанарыг уур хүрсэн үедээ хий. Бусдад гаргах биш. За. Үхэл төрөлтийн давтамжийг асар өндөр түвшинд хүргэснээр үүлийн үрийг шатаадаг. Энэ талаар таны бодол юу вэ? Үхэл төрөлтийн давтамжийг асар өндөр түвшинд хүргэснээр багш нь таны энэ асуултыг ойлгосонгүй. Үхэл төрөлтийн давтамжийг асар их өндөр түвшинд хүргэнэ гэдэг нь одоо юг хэлж байна вэ? Ийм байхгүй. За. Хүүхдүүд утас компьютер тоглоом байгааг яаж болиулах вэ гэж байна. За хүүхдүүд утас компьютер тоглоом тоглож байгаа үнэн.
За тэрийг болиулахын тулд та анхаарлыг өөр зүйлд одоо аваач хэрэгтэй гэсэн үг. Та илүү хүүхдтэйгээ илүү цаг өнгөрүүлэх хэрэгтэй. Хүүхдээ ганцаардуулахгүй байх хэрэгтэй. Хүүхдийнхээ илүү сонирхолтой, байгальтай ойрхон байлгах хэрэгтэй. Хөдөө гадаа авч явах хэрэгтэй. Хүүхдүүдтэйгээ гарч хөгжилтэй цагийг хамтдаа өнгөрөө. Хамгийн шилдэг арга хүүхдтэйгээ цагийг хамт өнгөрөө. Тэгснээр хүүхд чинь утас компьютерс хол байх болно. Би урд насандаа хүн байсан гэсэн үгүй тэгээд сэрэлт болж байна уу гинүү. Та ойлгомжтой шүү дээ. Урд насандаа хүн байсан. Маш олон төрөл танд байна. За. Дэнслэгдэх талаар тайлбарлаж өгч болох уу? Баярлалаа. Өөрөө шалтгааллахгүй дэнслэгдэх, удмынхаа төлөө юм хийсэнгүй гэж дэнслэгдэх гэдэг нь юу гэсэн үг вэ? Яах ёстой вэ гинэ? Дэнслэгдэх зинслэгдэх гэдэг нь одоо бодвол та шүүлтүрийг яриад ах шиг байна тийм үү? Та заавал удмынхаа төлөө юм хийх шаардлагагүй шүү дээ. Танд тийм шаардлага байхгүй. Та хүний өмнөөс хүний зовлон үүрэх шаардлага байхгүй. Тэгэхдээ зарим сүнсэн өндөр хөгжлийн сүнсэн биенүүд энэ дэлхий дээр буцаж ирэхдээ өөрийнхөө төрөл садан хамаатан саднуудынхаа үүлийн үрийг шатаах гэж ирдэг. Ийм хүмүүс байдаг шүү. Тэгээд энэ хүмүүс нь яадаг вэ гэхээр үүлийн үрийг шатаах гэж ирдэг. Тэгээд энэ хүмүүс тэгээд энэ насан дээрээ маш их одоо сэтгэл готрол, сэтгэл зүйн тавгүй байдал, маш их муу энергийг өөртөө нөгөө өөрийнхөө удмын муу энергийг өөртөө татаж авдаг гэсэн үг байхгүй юу? Энэ хүмүүсийг эмпатууд гэж бас нэрлэдэг. Эмпат. Тэгэхээр ийм нөхцөлд өөрийгөө хэрхэн хамгаалах вэ? Хэрхэн энэ удмын одоо үүлийн үрийг шатаах үйл явцаа хэрхэн авч явах вэ гэдэг тал дээр багш нь дараа нь бас лайв хийж өгнө заяа. Одоо цагт шударга байх нь нийгэмтэйгээ зохицож амьдрахад хүнд санагддаг. Өөрийн үзэл бодлоо илэрхийлэхгүй зөв амьдрна гэд хүлцэнгүй байх нь зөв үү? Энийг яаж балансжуулж амьдрах вэ гинэ? За мэдээж одоо биднээсээ амьдарч байгаа нийгэм материалын зүйл дээр тулгуурсан учраас үнэн гэж огтоос байхгүй. Учир нь биднээсийн амьдарч байгаа бүтээсэн нийгэм маань зөвхөн хоол олох, зөвхөн материалын нийгэмдэр тулгуурласан учраас үннийг тэндээс хайх хэрэггүй. Тийм учраас зөв амьдрна гэдэг нь та өөрийн үзэл бодлоо илэрхийлэх шаардлагагүй. Та өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн ч тэрийг бусад хүмүүс хүлээж авахгүй шүү дээ. Тийм учраас та өөрийнхөө үзэл бодлоор амьдр, зөвхөн өөр дээрээ л хэрэгжүүл. Бусдад үлгэр дуурайлал үзүүл. Бусдыг чичлэх биш. Чи ингээд ээ шүү, тэгээд ээ шүү, энэ муухай байна, энэ болохгүй байна гэж чичлэх биш. Харин юу та энэ хүмүүст үзүүлмээр байна? Мухаммед Ганdiгийн хэлсэн үг байдаг те. Be the change you wanna see in the world. Та дэлхий дээр өөрчлөлтийг хармаар байгаа бол тэр өөрчлөлт нь та өөрөө бай гэсэн үг. Гандигийн хэлсэн үг. Чичлэх биш, харин өөрөө тэр өөрчлөлт нь бай. Өөрөө тэр та юу хиймээр байна? Тэр хүмүүсийг нийгмийг ямар байгаасаа гэж бодож чинь та тэр үйлдэлээ өөрөө гарга, өөрөө үзүүл. Тэгснээр хүмүүс таны нөлөөнд автаж өөрчлөгдөж эхэлнэ. За, мах идэх нь энергид муугаар нөлөөлөх үү гэж байна. Мах идэх нь энергид муугаар нөлөөлнө. Хамгийн доод түвшний энергийн хүнс бол махан бүтээгдэхүүн. Учир нь мах таны ширээн дээр ирэх гэж яаж ирдгийг та мэдж байгаа тий? Алуулж ирдэг. Тэгэхээр алуулахаар яах вэ? Хүн алуулахаараа яах вэ? Аимшигтай эзтэй. Та хүн алж байгааг харахад аимшигтай эзтэй. Ийм их айдас тэр маханд шингэцэн таны тавган дээр байж байгаа. Та тэр их айдас
үзэн ядалт, хорсол, лийн энергийг өөрийн бие рүү оруулж гинэ гэсэн үг. Тэгэхээр мах их иддэг хүмүүс маш их сэтгэлийн дарамттай, маш их стресстэй, маш их ууртай байдаг, маш их омголон, маш том эготой байдаг байхгүй юу? Мах их иддэг хүмүүс. Зарим нэг хүн, зарим нэг үйлдэл өмнө нь уулзаж байсан, үйлдэж байсан санагддаг. Тэр нь сүнс төрхөөсөө өмнө уулзаж бас үйлдсэн гэсэн үг юм байна. Тийм үү нэ? Тийм шүү. Ийм надад чинь déjà vu гэдэг байхгүй юу? Та мэдж байгаа байхгүй өөрөө би яг энд болох хэвээр байсан. Яг тийм болох хэвээр болж байгаа юм болдгоороо болж байгаа байхгүй юу? Тэгэхээр та тэрийг урд нь мэддэг учраас танд гинт таны нөгөө мэдлэгийн сан гинт нээгдэ. Та гинт өөрийгөө санаад байна гэсэн үг байхгүй юу? Хоол идсэн ч өлсөөд унтаж амарсан ч ядраад байх юм. Энэ энерги муу байгаагийн хуу гэж юм. Тийм ээ. Энерги муу байгаагийн. Хоол идсэн ч өлсөөд байна гэдэг нь таны шунал байна гэсэн үг. Юу та шунаад байна гэхээр та амгалан тайван биш байна. Тэгэхээр нөгөө та яагаад амгалан тайван биш вэ гэхээр та өөрийгөө хайгаад байна. Өөрийнхөө мөн чанаар дутдаг. Уухтаа дэлхийн ертөнцийн дээр бүх хүмүүс өөрийнхөө мөн чанаар дутчихэдэг. Өөрийгөө дандаа хайж байдаг. Тэгээд тэрийг бусад юмар орлуулдаг байхгүй юу? Хоол идэх юм уу, шопинг, дэлгүүр хийсэх юм уу, эсвэл маш их ажил хийх юм уу, эсвэл маш их мөнгө өөртөө авах юм уу, эсвэл маш амжилтын төлөө тэмүүлдэг. Яагаад гэвэл тэд нар тэгснээр өөрийгөө олно гэж боддог байхгүй юу? Тэгснээр сэтгэл ханамжтай сайхан болно гэж боддог байхгүй юу? Гэтэл хайгаад байгаа юм чинь гадаад ертөнцид ерөөсөй байхгүй байхгүй юу? Таны хайгаад байгаа зүйл таны дотор байна. Та өөрийнхөө дотор руу өнгөе. Таны хийгээд байгаа ажил, таны хийгээд байгаа мөнгө, таны үйлдэл байгаа, идээд байгаа хоол, таны өмсөд байгаа хувцас, таны амьдраад байгаа байшин таныг аз жаргалтай болгохгүй. Таны хайгаад байгаа зүйл биш. Аз жаргал таны дотроос гардаг. Тийм учраас та өөрөөрөө дутаж байгаа учраас та маш их эдсэн ч өссөн, сурсан ч дахиж сурмаар санагддаг. Ажил хийсэн ч ахиж ажил хиймээр, албан тушаал өссөн ч ахиж албан тушаал өсмөр санагддаг. Учир нь та сэтгэл ханамжийг авч чадахгүй байгаа байхгүй. Таны сэтгэл ханамж таны дотор байгаа. За. Олон сүнсний багштай байж болох уу? Эсвэл аль нэгийг нь сонгоод явсан нь дээр үү? Алийг нь ч энэ бол таны өөрийн шийдвэр шүү дээ. Та маш олон хүнээс олон юм суралцаж болно. Ганцхан хүнийг дагаж яваад ч маш олон юм сурч болно. Учир нь таны сурж байгаа юм та тэр хүмүүсээс сураад байгаа юм биш. Тэр хүмүүсийн байдал нь таны дотоод мөн чанарыг л нээгээд байгаа юм. Тиймээс ингэж болохгүй, тэгэж болохгүй, ганц багш тэг ингэ гэсэн зүйл байхгүй. Танд хэрэгтэй гэж бодож байгаа бол та бүгдийг сонсоорой. За, талигаач аавыгаа би байнга зүүдлэх юм аа. Бусад дүү нар ингэж зүүдлэгддэггүй гэхийн яагаад ингэж байгаа юм болоо гэж байна. За. Учир нь хэм бол та талигаач аавыгаа тавьж явуулаагүй нь өөрийнхөө сэтгэл зүрхнээс. Тийм учраас талигаач аав чинь таны зүудэнд байнга орж ирээд байна гэсэн үг. Учир нь ихээр та аавдаа маш их хайртай учраас та тавьж явуулж чадахгүй байгаа. Би мэдчихээн. Тэгтээ түрүүн би ярьсан те. Та аавыгаа тавьж явуул. Аавдаа сайныг өрөө. Дараа төрөлтөө сайн төрөл төрөөд сайхан аяллаа үргэлжлүүлж нэгүүлсэнгүй хайрыг суралцаасай гэд. Дараа дахин уулзан учрахын өрөөлийг дэвшүүлээд аавыгаа зүрх сэтгэлээсээ тавин явуулаарай. Нас барсан ээж, эмээ хамаатангуудаа үе зүүдлээд байна гэдэг нь буян нэхэд байна гэдэг үнэн үү гэж байна. За бас байж болно. Үе таны зүүдэнд орж байгаа бол магадгүй танаас буян нэгч байж магадгүй. Та тэр үед нь юу хийх ёстой вэ гэхээр сайныг хүс.
ээж, эмээ, өвөө хамаатан садныхаа төлөө залбир. Ямар ажил хийх гэж төрсөн гэдгээ яаж мэдэх вэ гэж юм. За, энэ бол таны дотор байгаа асуулт. Та өөрийн ер нь бол материалын нийгэмд хүн ажил хийх гэж төрөөгүй шүү дээ. Ажил хийх гэж хүн төрдөггүй байхгүй юу? Би яах гэж төрдөг нь хэлсэн те. Нэгүүлсэнгүй хайрыг суралцах гэж төрдөг. Харин таны сүнсний зорилго гэж байгаа те. Энэ насандаа би ийм зүйл хийснээр би нэгүүлсэнгүй хайрыг суралцах юм байна гэсэн таны явах ёстой зам мөр байгаа. Энэ зам мөрөө та өөрөө мэднэ. Энэнийг мэдхийн тулд та бясалгал хийж өөрийн эго хүсэл шунал тачаалаа тавьж явуулаарай. Тэгснээр таны хариулт өөрөө тань дээр ирнэ. Ухамсарын төвшин гэж юу вэ? Ухамсарын төвшингийн хэмжээс гэж хэмжигдэх хүн байх уу? Ухамсарын төвшингийн хэмжээсийн бодит жишээ хин бэ гинэ. За, ухамсарын төвшний хэмжээс энтрэгсэн юм байхгүй. Хэмжигдэхүүн ч гэсэн юм байхгүй. Багш нь урдныхаа лайв дээр хэлсэн байгаа хүнд 3 төрлийн ухамсар байдаг. Нэгт материалын ухамсар. Энэ биднээсийн энэ материалын амьдрал дээр амьдрахад тус болж байдаг. Хоёрт даалт ухамсар буюу subconsciousness. Энэ болохоор таны даалт ухамсарт одоо нуугдсан таны энэ нийгэмдэр гаргаж болохгүй гэж үздэг. Одоо чадварууд юм уу? Эсвэл бол таны одоо сүүдэр гэж хэлж болно. Одоо уур уцаар муу санаа бүх юм чинь даалт ухамсарцсан байж байгаа байхгүй юу? За тэгээд дээд ухамсар гэж байгаа. Энийг super consciousness гэж хэлж болно. Дээд ухамсар нь таны өөрийн яг мэдлэгийн түвшин байхгүй юу? Тэгэхээр нөгөө даалт ухамсар тань дээд ухамсар таныг хүрхээс ингээ хамгаална шээ ингээд танд хаалт болж идэг байхгүй юу? Тэгэхээр та даалт ухамсараа даваад гарчих юм бол та өөрийнхөө дээд ухамсарт хүрэх нэ. За. Багшаа энэ амьдралд таарсан сүнсэн биетүүд маань яг жижигхэн байдлаар дараагийн амьдрал таардаггүй. Ижилхэн байдлаар дараагийн амьдрал таардаггүй. Жишээ нь ээж маань дараагийн төрөлтч ээж минь болж ирэх болов уу? Эсвэл байдал өөрчлөгдөх боломжтой юу? Мөн аль нэг урд төрөлтөө огт тааралдаагүй сүнсэн бит шинээр очих тохиол байдгүй гэж. За байж болно. Одоо дараа төрөлтөө танаа ээж тань дахиад таны ээж болох боломжтой. Тэгтээ та хоёрын энэ насандаа яаж суралцснаас тань шалтгаална гэсэн үг байхгүй юу? Бас ээж нь таны ээж болохгүй ч болно шүү дээ. Эсвэл бол ээж таны хүүхдч болж төрж болно. Эсвэл ээж таны амьтан ч болж ирж байна. Таны одоо нөгөө тэжээвэр амьтад байдаг шүү дээ. Тийм ч болцсон болж ирж болно шүү дээ. Янз бүрийн хэлбэр ирж болно. За. Тэгээд аль нэг урд төрөлтөө огт тааралдаагүй сүмсэн бий гэж юусоо байхгүй. Бид бүгд нэг нэгээ мэднэ. Учир нь бид маш олон мянган жил оршин тогтносон. Бүгд нэг нэгээ бид мэднэ. Тийм учраас танихгүй сүмсэн бий гэж байхгүй шүү. За. Одоо цагтаа амьдарч байгаа хүн үүлийн үрийг шатааж байгаа гэсэн үг үү гэж байна. Тийм ээ. Одоо цагтаа амьдарч байгаа хүн үүлийн үрийг шатааж байгаа. Учир нь та одоо цагтаа оршсноор та амьдралын жинхэнэ мөн чанарыг мэдэж өөрийгөө танин нээдэг учраас та нөгөө үүлийн үрээ шатааж байна гэсэн үг шүү. Одоо цагтаа амьдарч байгаа хүнээс үргэлж хайр, инэрл цацарч байдаг. За. Сайн уу багшаа? Сургалтанд тань суугаад бүгдтэй нэгдмэл болж эхэлж байгаа баярлаа. Дургүй харилцаандаа хүртэл инэрэнгүй хайраар харилцаж байна лээ. Үнэхээр бясалгалаа амьдралын хэв маяг болгох хэрэгтэй гэж бодлоо. Баярлаа гэж маш сайн байна. Багш нь нууц цэцэрлэг хичээлдээ та бүхнийгээ бусадтай нэгдмэл чанарыг мэдрээсэй гэсэндээ энэ хичээлээ заадаг юм шүү. За. Үг болгоно нь үн цэнтэй байна. Хаана ямар мэдлэг туршлага олсон бэ? Уушлаарай гэж. За энэ талаар миний танилцуулах лайв гэдэг байгаа. Танилцуулах хичээл байгаа. Тэн дээр би өөрийнхөө талаар танилцуулсан байгаа.
мэдлэг мэдээллийг бид нар ном сонингоос уншиж суралцаад авдаггүй юм аа. Надаас гарч байгаа мэдлэг мэдээлэл миний сүнсний мэдлэгийн сангаас гарч байгаа юм шүү. За. Бясалгал хийхэд мэлмиг хүрд юу гэнэ? Бясалгал хийхэд мэлмиг хүрд бас гарын алганд юм эргээд байдаг. Энэ ямар учир вэ гэж байна. Та нөгөө энергийг мэдэрч байна гэсэн үг. Мөн та эргэлтийг мэдэрч байна гэдэг нь та хүрдүүдийнхээ эргэлтийг мэдэрч байгаа байхгүй юу? Нөгөө бидний биеинд байдаг энергийн хүрдүүд маань нэг давтамжаар хэлбэлцлэр ингэж эргэлдэж байдаг. Ингэж эргэлдэж биднээсийн биеэр бусад энергийг маань тарааж байдаг юм шүү. За, зүүдний зүн цавин бэлээ олж байгаагаа нэлээдгүй харсан. Муу зүүд биш, ихэнх нь сайн зүүд байсан. Надтай шууд хамаагүй бусдыг хүртэл зүүдэрээ хардаг, биелдэг. Энэ ямар учиртай вэ гэж байна. За, энэ болохоор та өөрөө мэдэрч байгаа байхгүй юу? Одоо та маш өндөр энергийн түвшний биеинд төрсэн хүн байна гэсэн үг. Таны мэдрэмж маш өндөр учраас та одоо зүүдэндээ амгалан тайван нойрсож байхдаа та нөгөө одоо цагт болж байгаа бүх зүйлийг харж байна гэсэн үг шүү. За ёо. За багшаа байра нэргүү гэнэ үү гэж багшийн шав нарын сэтгэлдлийг уншиж үзлээ. Муу энерги энэ тэндээс нь сугарч гарч байна. Бараг кино шиг үйл явдал болдог. Тэр муу энерги нүдэнд нь харагдаж хөөж загнаж явуулдаг гих мэт зүйлс болдог гэж уншлаа. Энэ талаар та юу гэж бодож байна вэ? За. Энерги ярьдаггүй. Энерги нүдэнд үзэгддэггүй. Тийм учраас та энергитэй ярилцаж муу хөөж хааж явуулна гэж байхгүй шүү. Наашин зүгээр солиорл. За. Японы тендүүд итгэх нь зөв үү? Үүнийг заавал хариулж өгөөч. Ийшээ орох нь зөв үү гэнэ үү? Хэрвээ танд та өөрийнхөө мэдрэмжийг даах хэрэгтэй байхгүй юу? Бусдын одоо нөгөө бодлоор бусдын одоо бодлоор амьдралаа зална гэж байхгүй шүү дээ. Танд ямар мэдрэмж төрж байна? Танд үнэхээр тэр Японы тендүүд гэдэг юм чинь таалагдаад танд нөлөөлж чадхаар зөв санагдж байвал та тийшээ ор. Танд эргэлзээ төрж байгаа бол та орох шаардлагагүй. Өөрөө ирэхгүй мах идэх дургүй болоод будаа ногоо их иддэг гинэ мэдээж. Учир нь таны бие өөрөө мэдж байгаа байхгүй юу? Дандаа үхсэн малын цогцос идмээр байгаа зү тий. За хүн болоод бидний энд ирсэн гол зорилго нь юу юм бэ гэдгийг би түрүүн хариулсан байгаа. Та энэ лайваа ухраагаад үзээрэй. Би их сонин юм асууя гинэ. За. Хүнд ийм амьдрал байх уу? Хүн нэг махан биендээ хоёр сүнсэн биений амьдрал үзэж болох уу? Би одоо 40 гарсан дэлгэрэнгүй бичих гэхээр хүмүүсээс ичээд бичиж чадахгүй байна. ККК. Нас барсан хүний сүнс гацдаг юм уу гинэ. Тийм байж болно. Тэгтээ хүний биеийн дотор хоёр сүнсэн биений амьдрал зэрэг одоо оршиж болохгүй байхгүй юу? Яагаад гэвэл таны нөгөө биетэй зөвхөн таны сүнсэн биеийн л зориулагдсан ариун темпл, ариун сүм хийд ахгүй. Та өөрийнхөө биеийг сүм хийд гэж ойлгоорой. Та дотор нь тэр сүм хийдэд оршиж байгаа ахгүй. Тэгээ таны дотор дахиад нэг сүнсэн бие байгаад байна гэж та үзэх юм бол танд нөгөө тэнцсэн, төөрсөн, завсрын ертөнцид гатсан альбин зэрэг сүнснүүд тань дээр наалтцсан байна гэсэн үг шүү. Тэгэхээр тэрийг тавьж явуулаарай. Бодолтойгоо яаж нэгдэх вэ? Бясалгал хий. Багшаа би өдий болтол махыг идэж махгүй бол амьдрахгүй мэт байдаг байсан. Сүүлийн үед мах идмээргүй санагдах болсон. Үнэхээр амтгүй санагдаж идмээргүй санагдаж гармаар байна гэж байна. Маш сайн байна. Хүн үхээд дараагийн төрөлдөө төрөхөөс өмнөх амьдарч байсан газар дээр сүнсэн биеэрээ ирж болох уу? Хүн үхээд дараагийн төрөлдөө
төрөхөөс өмнөх амьдарч байсан газар дээр тий. Болно штэ. Тийм ч учраас нөгөө 49 хоног моног гэд байдаг ш тэ. Та шууд өхөнгүүтээ дээшээ явчихдгүй байхгүй юу? Та өөрийнхөө амьдралыг анализ буюу одоо дүгнэлт хийдэг байхгүй. За би энэ амьдралдаа сая юу хийчвэ? Энэ махан би дотор би юу хийчвэ гэж дүгнэлт хийдэг учраас та өөрийнхөө амьдарч байсан орон, газар, нутаг хийсэн бүх газруудаараа та явж үздэг. Энергийн эмчилгээний цаг бас төлбөр хийдвэ гэж. За энергийн эмчилгээ зайнаас хийдэг байгаа. Энергийн эмчилгээний нэг удаагийн энергийн эмчилгээ 40 минут болдог. Тэгээд төлбөр нь нэг удаа хийхэд 60,000 гэж байгаа шүү. Энийг нөгөө маш олон асуудал болохоор багш нь зарлчихъя. За нэг удаа хийхэд 60,000 төгрөг. За сайн байна уу? Өөрийн амьдралд тохиолдсон таагүй муу зүйлийг яаж бодлоосоо авч хаях вэ? Бодохгүй байх тусам л бодогдоод байгаа гинэ. Мэдээж. Тийм учраас та өөрийн амьдралд тохиолдсон таагүй муу зүйлүүдээ хүлээн зөвшөөрөөд энэ миний амьдралд тохиолдсон таагүй муу зүйлүүд надад юуг ойлгуулах гэж, надад юуг заах гэж ирсэн бэ гэж та бодож үзээрэй. Тэгээд мөн хүлээн зөвшөөрөөд энэ таагүй бодлуудаа тавьж явуулаарай. Та хүлээн зөвшөөрсөн цагт таны таагүй бодлоод орж ирэхэ болно. Та нууц цэцэрлэг бясалгалтаа йога заадгүй эсвэл йога тусдан заадгүй гинэ. Йог гэдэг чинь өөрөө бясалгал шүү дээ. Та юуг ярьж ах юм? Дасгал яриад байна уу те? Йогийн дасгал. За йогийн дасгалууд буюу асана гийн зорилго нь хүнийг нөгөө удаан бясалгал хийж суухад хүний бие чилдэг байхгүй, удаан бясалгал хийгээд суухаар тэгэхээр хүний биений чилээ гаргахын тулд йогийн нөгөө асана буюу дасгалууд, байрлал, позууд бий болсон юм шүү. За юу. Тэгээд энэ дасгалууд нь бас хүний биед сайн байдаг. Багш нь одоо нууц цэцэрлэгтэй багш нь бол йогийн дасгалууд бол заахгүй, йогийн бясалгал зааж байгаа. За ойрд зөв амьсгалах дасгал хийсэн. Нас барсан аав ээж дүү нар зүүдэнд ирсэн. Энд учир байна уу гэж байна. За та зөв амьсгалах дасгал хийгээд та өөрийнхөө сэтгэл санааг тайван байлгахад баяртай байна гэсэн үг. Яг л тэд нар яваагүй шүү дээ. Тэд нар ингээл оршин тогтнож байгаа шүү дээ. Өөр хүний биед орсон байсан ч гэсэн тэр таныг сандаг. За буян гэдгээ сайн ойлгоогүй хүний үйлдэл нь буян болох болов. Гол нь ухамсарлан ойлгосон тохиолдолд үнэхээр хайр инэрл оршоонгүй байдлаар нэг өдөр байхад л буян болж байна гэсэн үг гэж. Тийм шүү. Та өөрийгөө буян хийж гин гэдгээ мэдэхгүй байгаа мөртлөнгөөсөө та хийж байгаа зүрхээ хайр дээр тулгуурлаж чин сэтгэлээсээ хийж байх юм бол буян гэсэн үг. Чин сэтгэлээсээ та тэр хүнд сайн сайхныг хүсэж байх юм бол тэр буян гэсэн үг шүү. За юу. За би багшгүй. Би багшгүй. Арвиа валын бясалгал хийдгээ. Орой унтах гээд зүүрэмлэхээр сүнс маань энэ тэрүүгээр тинээд харанхууд гадаа гарах гээд түлхэгдээд байдаг нь энэ би буруу хийгээд байгаа юм гэж. Тийм ээ, та бясалгалаа маш буруу хийж байна. Танд багш хэрэгтэй. Хүн биеэ дааж бясалгал сурдаггүй яахгүй юу? Бүх хүнд багш хэрэгтэй. Багшд нь ч багш байгаа. Би багшаараа заалгаж иж би бясалгал хийж сурсан, тий? Будда буюу Сиддарт хунтайш Будда болдог. Буддааш багшаараа заалгаж иж бясалгалыг сурсан. Бүх хүнд багш хэрэгтэй, хүтэж хэрэгтэй, тий? Тийм учраас та бясалгалын багштай болоорой. Тэгээд сүнсэн бие хамаагүй ингэж тэнүүлж болохгүй. Та сүнсэн бие тэнүүлэх тусам таны энергийн түвшин муудаж та өөртөө энэ завсрын ертөнцийн янз бүрийн төөрсөн сүнснүүдийг наалдуулчихдээ шүү. За болгоомжтой бясалгал хийхдээ маш болгоомжтой хийн.
Удирдлагын доор хийн шүү. Ингэж замбраагаа ганцаараа хийж болохгүй. Бясалгал хийхээр цэнхэр цагаан гэрэл мэдэрдэг өөрийгөө олох төхөж байгаа болов уу гинэ. Төхөж байна аа, төхөж байна та. Та нөгөө цэнхэр цагаан гэрэл харж ийн гэдэг нь та энергийг харж байна гэсэн үг байхгүй юу? Энерги маань өөрөө дотроо олон янзын өнгөтэй байдаг. Энергийн өнгийг харж эхэлж байна гэдэг чинь та маш мэдрэмжтэй болж эхэлж байна гэсэн үг шүү. Сайн байна уу? Та нөхөртэй юу? Эсвэл гэгэрхэд нөхөрхүү байх ёстой юу гинэ. Та заавалчгүй одоо нөгөө ийм нийгэмд нэг ийм буруу ойлголт байдаг байхгүй юу? Хүн ингээ гэгэрхээрээ заавалчгүй одоо материалын нийгмээс тасраад махан биений амьдрал те энэ хүний одоо ертөнцийн энэ амьдралаас тасраад ингээд ууланд суугаад ингээд гэж сууна гэж боддог. Тэр худлаа шүү. Тийм гэж байхгүй. Та өөрийн амьдралын энэ махан биеийн амьдралыг сүнсэн биений амьдралтай зохицуулж баланстай амьдарч иж та жинхэнэ гэгэрсэн хүн болдсон шүү. Түүнээс нэг тал руугаа хит ороод те яста би ийм юусоо хийхгүй, би хүнтэй суухгүй, би энэ хүмүүсийн жирийн хүмүүсийн амьдралаар амьдрахгүй, би бол гэгэрсэн хүнгээ явж байгаа хүн яг ясан дээр гэгэрсэн хүн биш шүү. Гэгэрсэн хүн гэдэг чинь махан биений амьдрал, сүнсэн биений амьдралыг хооронд баланслуулж байж хүн гэгэрдэг байхгүй юу? Амьдралын утга учирыг ойлгосон, амьдралын мөн чанарыг ойлгосон хүнийг гэгэрсэн хүн гэж байгаа шүү. Нэгдмэл чанараа ойлгосон хүнийг гэгэрсэн хүн гэж байгаа шүү. Түүнээс биш би ганцаараа тусгай, би бол гэгэрсэн хүн гэсэн хүн нэгдмэл биш байгаас тээ, тий. Тэгэхээр тэр хүн яавч гэгэрсэн хүн биш. Тиймээс мэдээж багш нь гэр бүл байгаа. Багш нь хүүхэд байгаа. За. Сүнснүүд бид бүгдээрээ бие биеэ мэддэг, таньдаг гэлээ. Сүнснүүд биентэйгээ дайсагнаж байдгүй. Тэгээд энэ төрөлтөө ихч дүүс болох тохиол байх уу гэж байна. За. Сүнснүүд бүгдээрээ бие биенээ мэддэг. Тэгтээ сүнсэн дайсагнал гэж байхгүй шүү дээ. Сүнсэн би чи өөрөө тэр чигээрээ инэрл хайр, гэрэл гэгээ байхгүй юу? Тэгэхээр дайсагнал, хонзогнол гэсэн юм ерөөсөө огтоос байхгүй. Харин дараа төрөлтөө ихч дүүс болох ч юм уу, хамаатан садан болох ч юм уу, ээж аав болох ч юм уу, энэ учиртай. Учир нь хэм болвол нэг жишээ хэлэхэд те, жишээ нь та урд төрөлтөө ээждээ маш сайн үйл хийж байсан учраас энэ төрөлд таны ээж болж ирж таныг нэгүүлсэнгүй хайраар хайрлаж өсгөж байгаа юм шүү. Тэгэхээр бүх юм ингэж өвгөө аваатай байдаг байхгүй юу? Ганцхан хүн би аавна гэдэг ах юм бол ерөөсөө урагшлахгүй. Тэгэхээр нөгөө юм чинь өвгөө аваатай байдаг учраас та одоо энэ насандаа те ихчтэй дүүдээ сайн сайхан үйлийг хийгээд явж байхад дараа төрөлд магадгүй таны ихч дүү чинь магадгүй таны ээж ч болох ч юм уу те эсвэл таны хүүхэд болж ирж таныг жаргах ч юм уу те иймэрхүү үүлийн үрийн барилдахаар гэр бүл болцоход шүү. За ёо. За. Энерги маань хайр амар амгалан байснаа хэсэг хугацааны дараа давтамжтай гомдол цөхрөлд унаад савлаад байхын уг нь өөрийгөө ажиглаад л гомдохгүй уучилж байгаа ч дотор юу нуугдаад би хийж мэдэхгүй байгаа юм болов бясалгалаа хийдэг савлахгүй яаж үргэлж барих вэ гэж. За таны сэтгэл зүй савлаад байна гэдэг чинь та амар амгалан олоогүй байна гэсэн үг. Амар амгалан олоогүй байна гэдэг нь та өөрийгөө гүйцэд хүлээн зөвшөөрөөгүй байна гэсэн үг. Өөрөөрөө гүйцэд хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг нь та бусдыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа, өөрийнхөө байгаа байдалд нийцэхгүй байна гэсэн үг. Тийм учраас танд савлгаа гарч ирж байгаа юм. Та амар амгалан байх үедээ та зүгээр тэр өөрийн дотор байгаа энэ гомдол харуулсал айцаа та дарчж байгаа аахгүй хүчээр. Тэгээ тэр чинь хизээ нэгэн цагт гарч ирнэ шүү дээ. Тэгээ гарч ирэхдээ амар хүчтэй савлж гарч ирж байгаа аахгүй. Тийм учраас нөгөө сэтгэл дотор байгаа гомдол харуулсал айцаа тавьж явуулаарай. За, энергийн эмчилгээ юунд сайн бэ гинэ? Энергийн эмчилгээ юунд сайныг та миний энерги гэж юу вэ гэдэг лайваас үзээрэй.
Бүх юм бол энерги те. Биднээсээ амьдрал бол энерги. Энерги байхгүй бол амьдрал байхгүй. Тэгэхээр энергиээр та өөрийгөө эмчилснээр бүх эргэтэн, таны бүх эргэтэн, таны бүх бие энерги. Энергийн бие дээр өвчл үүсчиж махан биеийн дээр өвчл үүсдэг. Тийм учраас энергийн биеэ эмчилснээр таны махан бие эрүүл болно. Таны сэтгэл санаа эрүүл болно. Танаас гарч байгаа энергийн түвшин өндөрсөн. Таны энергийн түвшин өндөрснөөр та өндөр энергийн хэлбэлцэд хүрч та маш их сайн сайхан зүйлийг өөртөө татаж таны амьдрал тэгш баян болно. Сүнсний энергийн түвшин дээшүүлчихэд л болоо юу? Дахин түвшингөө барих хэрэгтэй юу гэж байна. Та би нэг нэгүүлсэнгүй хайрыг сурчлаа. Одоо болоо. Дахиж би хайрлахгүй гэхгүй үстэй. Байнга энергийн түвшнөө дээшлүүлнэ. Байнга нэгүүлсэнгүй хайрыг байнга суралцсан, байнга өөртөө дадал болгоно. Тэгжиж таны энергийн түвшин дээшлэн шүү. Сэдвтэй хамааралгүй асуулт байна. Хүүхдүүдээ өөртөө итгэлтэй хүн болгож өсгөх гэж урамшуулан мундаг хүүхэд гэх мэт үг хэрэглэж урамшуулдаг. Энэ хүүхдэд эготой болж өсгөхөд нөлөөлөх үг гэнэ. Үгүй тийм байхгүй. Хүүхдүүдээ дандаа магтаж миний хөө, миний охин хамгийн хөөрхөн нь хамгийн мундаг шүү гэж дандаа магтаж сайн үгийг хэлж байгаараа. Яг л нөгөө үг гэдэг чинь өөрөө хүч байхгүй юу? Тэгэхээр ялангуяа эхийн үг хүүхдэд маш хүчтэй байдаг. Тэгэхээр та хүүхдэд дандаа өрөөж сайн сайхан явахад нь туслаарай. Та хүүхдэд өрөөснөөр таны хүүхэд сайн сайхан явна шүү. Тэгэхээр эгод нь нөлөөлөхгүй. За багшаа нэг юм асууя гэж байна. Би нэг удаа нилээн уур хүрээд дотооддоо уураа яаж зохицуулахаа мэдэхгүй нүдээ дараад хөвтөж байтал нүдэнд жижигхэн хүүхэд гинэт инээж гарч ирээд намайг тэврэх шиг болж байсан. Тэр үед бүх бие минь гэрлээр дүүрээд уур тэр дороо замрахад алга болчихсон юм. Энэ ямар учиртай вэ гинэ? За тэр үед таны дотоод мөн чанар буюу тэрийг бид бас inner child гэж хэлдэг, дотоод хүүхэд гэж бас хэлдэг. Таны дотоод мөн чанар, дотоод хүүхэд танд тусалсан байна. Та дотоод хүүхэдтэйгээ уулзсан байна гэсэн үг. Тийм учраас та гэрлийг мэдэрсэн. Учир нь та өөрөө гэрл ахгүй юу? Маш сайн байна. Тэгэхээр хүмүүс сүнсний гэрээ хийчээд хүн болоод уулзаж бие биетэйгээ харилцаа үүсгдэг гэдэг штэ. Тийм юм чинь хүмүүсийн харилцаанд харш жил, харш орд гэх мэт зүйлс нь зүгээр л худал итгэл өмжлөө гэж байна. Тийм ээ. Зурхаа хүнийг те 12 бүх одоо сүнсэн биенүүдийг 12 хэлбэрт оруулаад ингээ хувааж болохгүй штэ те. Худал итгэл үнэмшил шүү. Хүл хотой дуусгаар танхимын сургалт авшүү гинүү. Хүл хорой дуусгаар танхимын сургалт гинэ. Багш нь угаасаа танхимын сургалт хийхгүй. Багшийн сургалтууд дандаа онлайнаар явна. Харин багш нь жилд нэг удаа шавнартайгаа хөдөө агаарт гарч амралтын газар 7 хоног retreat буюу 7 хоног бясалгалын хичээл заана. Энэ дээр болохоор би 7 хоног хамсдаа бясалгана. Тэгээд цагаан хоол идээд йогийн дасгал, энергийн дасгал эдэр хийж 7 хоног багштайгаа хамт өнгөрүүлнэ. За энэ 100 хүл хорой гайгүй болвол энэ 100 энийгээ хийн. Тэгээд хийхээсээ нэлээд өмнө би та бүхэндээ энийг энэ пэйжээрээ Beverly Dortson гэсэн пэйжээрээ зарлана. За астрал аялал гэж байдгүй, хийж болох зүйл үү, болохгүй зүйл үү гэж. За астрал аялал байна. Астрал аялал хийдэг хүмүүс ч маш их байгаа тий. Астрал аялал бол нөгөө та өөрийнхөө дотоод мөн чанарыг нээсэн байхад астрал аялал бол зүгээр л энгийн юм баггүй юу? Тийм заавал хүний хийгээд аялаад яваад ах нэг шаардлага байхгүй юу?
ер нь шаардлага байхгүй байхгүй юу? Та зүгээр л одоо байгаа энэ дэлхийн ертөнцийн талархаад одоо байгаа энэ өөрөө харж чадж байгаа энэ Марс, сар, уул, усаа харж баясаад байж байхад болно. За. Энэ насанд минь намайг их зовоож байгаа хүнд би урд насандаа өртөө байсан болов гинэ. Энэ насанд таныг маш их зовоож байгаа хүн энэ насанд танд маш их зүйлийг заах гэж ирсэн юм шүү. Өртөө биш. Юу зааж ийн гэхээр тань нэгүүлсэнгүй хайрыг зааж байгаа байхгүй юу? Таныг зовоох тусам та тэр хүнийг уучлах хэрэгтэй байхгүй юу? Та тэр хүнийг уучлснаар та маш их нэгүүлсэнгүй хайрыг суралцж байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр таныг зовоогоод байгаа тэр хүн чинь таны багш юм байна аа. Одоо муу зүйл хийгээд байвал дараа төрөлтөө хүн болж төрөх боломжгүй юу? Ямар нэг амтан болох уу гинэ. Тэгэн штэ та одоо муу зүйл хийгээд байвал хүн болж төрсөн ч та маш доод энергийн биед төрнө. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр та гуйлагчин болно. Зовно, хоолгүй зовно, ядарна, зүдэрнэ. Тийм үү? Тийм доод түвшний энергийн биед төрнө. Та бүр их муу юм хийгээд байвал тэг амтан болно штэ. Бүр амтан болохтой бүр доод түвшний амтан болно штэ. Амтан чинь бас сайхан штэ. Сайхан амьдардаг. Амтан чинь бас маш сайхан амьдралаар амьдардаг шүү дээ. Дургуй хүнээ тавьж явуул ихээр улмал бодогдох юм гинэ. Тэгэхээр та тэр хүнийг үнэн сэтгэлээсээ уучил. Тэгснээр тэр хүн өөрөө яваад өгөн заяа. Зүгээр л уучил. Тэр хүнийг байгаар нь хүлээн зөвшөөр. Байнга явдггүй гинэ. Тийм ээ 21 хоног тутам байнга явж байгаа. Тасралтгүй манай хичээл тасралтгүй онлайнаар 21 хоног тутам явдаг шүү. Альбан тирэн гэж зүйлийг биеэсээ яаж тавиулж чөлөөлж явуулах вэ? Сая хэллээ гэсэн үг үү гинүү? Сая хэллээ юу гэсэн үг вэ гинүү? Альбан тирэн та биеэсээ тавьж явуулахын тулд өөрийнхөө энергийн түвшинг амар сайн өндөр байлгах хэрэгтэй. Маш их буян хийх хэрэгтэй. Аз жаргалтай байх хэрэгтэй. Тэгээд бүр тавьж явж чадахгүй бол альбан тиринг таны биеэс зайлуулж болно. Тийм зайлуулах тийм альбан тирэнтэй хүн байвал багштайгаа холбогдож болно. Вау, ямар гоё юм бэ. Тэр үедээ заавал дуулгаараа гинэ. Баярлалаа. Тэгнэ тэр үедээ заавал дуулганаа. Ямар хүмүүс энэ насандаа өрсөлдөөд үзэн ядалцаад байдаг юм болоо гэж байна. Энэ болохоор ерөөсө сүнсний нөгөө холбоостой тийм амар холбоотой биш байхгүй юу? Үзэн ядалцаад сөргөлдөөд тэмцэлдээд яваад байна гэдэг чинь таны эго байхгүй юу? Хүн нөгөө мунхаг сохроосоо болж нөгөө хүнийг үзэн ядаж хүнтэй тэрсэлтэд байгаа штэ. Түүнээс сүнсэн бид үзэн ядалт тэрсэлтэд нэг нэгнийгээ үзэн ядах, тэсэлдэх гэсэн ойлголт юусоо байхгүй штэ. Сүнсэн би чинь тэр чигээрээ хайр, инэрл واخгүй юу? Та өнөөдөр цагтаа юу энерги имжлэг хийлхий гинэ. Багш нь өнөөдөр цаг байхгүй. Дараагийн 7 хоногийн 4-р өдрөөс хойш цаг байгаа. Энэ нөгөө мессежээр бичиж цагаа аваарай за. Хөгжлийн бэрхшээлтэй хүн ямар зүйл байсан байх уу гинэ. Хөгжлийн бэрхшээл болон янз бүрийн өвчин, зов авж байгаа шүү. Үүлийн үрээ эдэлж байна гэсэн үг. Эцэг эхийнхээ үүлийн үрийг үр хүүхдүүд нь үүрэхгүй. Энэ бол нэг хүмүүс тэгж ярьдаг те эцэг эхийн үүлийн үрийг хүүхдүүд үүрлээ мүү хүүхдүүд нь үүрнэ мөрнө тийм байхгүй штэ. Та
Нөгөө нэг хүүхдүүдийнхаа махан биеийг төрүүлсэн болохоос ш сүнсэн биеийг та төрүүлээгүй шүү дээ. Таны хүүхдүүд чинь танаас тусдаа өөрсдийн гэсэн зам мөрөөр явж байгаа сүнсэн биенүүд ахгүй юу? Тийм учраас тийм байхгүй шүү. Санаа зовлтгүй за. Өвөг дээдсүүдийн сүнсийг Бурхны орноос ирүүлэн буулгаж байгаа бөө нарын тухай юу гэж боддог вэ гэж байна. За яг уу сайн одоо өвөг дээдсийнхаа сүнсийг те Бурхны орноос буулгаж ирээд бусдад үнэхээр тусалж чадж байгаа бол болж байна. Чадж байгаа юм хийж ш тийм үү? Тэгтээ төөрцөн сүнсэн биенүүд альбан юу гэдүүлээ. Тийм төөрсөн сүнсэн биенүүдийг өөрийнхөө бид оруулаад ингээд бөөлөд байгаа бөөнөр маш их байгаа. Тэр бол маш их одоо бузар нүгэл бусдын итгэл үнэмшлийг далимдуулж бусармаг үйл хийж байгаа юм шүү. Тэгэхээр тийм хүмүүсээс бас хол байгаарай заа ёо. Гэхдээ яг өвөг дээдсийнхаа сүнсийг Бурхны орноос заларч авчираад зөвлөгөө аваад бусад хүмүүс тусалж байгаа болвол сайн шаман гэсэн үг, сайн сүнс, сайн одоо бөө гэсэн үг шүү дээ. Бөө гэдэг чинь маш эртний нөгөө ангаагч нар байхгүй. Бөөнөр чинь ер нь эмчлэгч хүмүүс байхгүй. Энергийн эмчилгээ хийдэг. Гэхдээ хийх нөгөө аргачлал нь өөр болохоос биш. Энергийн эмчилгээ хийдэг тийм ангаагч хүмүүс байхгүй бөөнөр. Багшаа өвхөлт сүүлчийн бодол чухал уу гинэ. Үгүй шүү дээ. Сүүлчийн бодол модол ерөөсөө чухал биш. Таны насаараа ингэж амьдрсан бүх юм чинь чухал ахгүй юу? Тийм учраас та өгснийхаа дараа бүх хийсэн юмнуудаа өөрөө хардаг. Шүүлтээр орхосоо өмнө гэх юм уу? Гэхдээ харахаараа л муу үгээр дайрч доромжлоод юм уу байхгүй байсан ч муугаар бодож ярьдаг хүнийг яаж харьцах ёстой болдоо гэж байна. За тийм хүмүүс байгаа. Та тийм хүмүүсээс зүгээр л зайгаа барь. Заавал та тэр хүнтэй харьцах шаардлагагүй шүү дээ. Хэрвээ таны эцэг ихтэй хамаатан садан заавал харилцах шаардлагатай хүн байвал та ингэж бод. Энэ хүн яг надад юу зааж сурах гээд байна? Яагаад энэ хүн байнга надад ингэж хандаад юу надад ойлгуулах гээд байна гэдгийг гэж бодож үзээрэй. Түүнээс ч та тэр хүнтэй ингээд тэрсэлтэй байх юм бол тэгэл тэрсэлтэй л нь шүү дээ. Тэрсэлтээнээр хэрүүлийг дардаггүй байхгүй юу? Зөөл нь хатуугаа иддэг гэдэг те хайраар хэрүүлийг дарна. Тийм учраас одоо ийм ааш муутай ийм муу үг зүйл хэрэгэлдэг хүмүүсийг та хайрл. Тэгэх юм бол нөгөө нэг хүмүүс чинь байц алддаг шүү дээ. Та ингээд туршаад үзээрэй заяа. Ингээ ууралж байгаа хүн лүү танилуу ингээ хүн уурлаад байх юм бол та өөдөөс нь хайрлаад бай заяа. Тэгэхээр тэр хүн байц алддаг байхгүй яхаа мэдгээ ойлно шүү дээ. Яа гэвэл хайр тийм хүчтэй байхгүй юу? Жоохон байхдаа өвдөөд халуурхаараа толь руу харж чадахгүй манай эмээ дандаа толио даавуугаар бүтээдэг байсан. Тэр толинд чөтгөр шиг хар хувцастай хүн харагддаг байсан. Яагаад толинд тийм сүнс харагддаг? Ямар учиртай юм болоо гэж байна. За нөгөө толь чинь нөгөө тусгал ахгүй юу? Тусгал учраас нөгөө толинд нөгөө сүнс ойгдож харагддаг. За багш нь арья балын бясалгал хийдэггүй. Ер нь бол бясалгал болгоны зорилго нь нэг юм аа. Тийм учраас бясалгалын нөгөө хүмүүс дотор нь эгоогоороо бас ингээд дотор нь амар олон хуваацсантай ийм бясалгал, тийм бясалгал. Эцсийн зорилго дотоод мөн чанараа нээх өөрийнхөө бодлыг дарах байхгүй бясалгалын. Бөө болохгүй бол би чинь өвдөж байна. Хүүхэд чинь өвдөж байна. Энэ тэргээд байдаг нь худлаа юу гинэ? Худлаа. Та заавалчгүй нөгөө нэг бөө болж иш миний бие зүгээр болно гэсэн байхгүй шүү дээ. Та өөрийнхөө энергийн түвшнийг айгүй дээшлүүлэх хэрэгтэй байхгүй юу? Өөрийнхөө энергийн түвшнийг дээшлүүлэх хэрэгтэй.
Яг уу зарим нөгөө энэ ойлголт яагаад гарсан бэ гэхээр нөгөө хүнд сүнсний сэрэлт болоход хүний эго буюу худал итгэл үнэмшил үхэж эхэлдэг учраас хүн нөгөө маш их өвддөг, сэтгэл зүйн дарамтанд ордог байхгүй юу? Сэтгэл готрол айдасд ордог. Тэрнээсээ болж хүн маш их өвддөг. Тэгээд нөгөө өөрийнхөө мөн чанарыг олоод ирэхээр зарим хүмүүс бөөч байсан байж болно, зарим хүмүүс багш байсан байж болно, зарим хүмүүс өөр эмч байсан ч байж болно, зарим хүмүүс зүгээр л цэвэрлэгч ч юм уу, жолооч ч байж болно, хинч байж болох байхгүй. Зүгээр яг явах хэвээр өөрийн мөн чанараа ингээ олцохороо тэр нөгөө худал итгэл үнэмшил маань үхээд дуусчдаг байхгүй. Тэгэхээр өөрийн гэсэн зоригтой болоод ирэх нь ш. Тэгэхээр нөгөө санаа зовх бол байхгүй болчих ш. Тэгэхээр магадгүй нөгөө хэрвээ тэр хүн бөө болох хэвээрсэн бол бөө болчвол энэ нөгөө худал итгэл үнэмшилтэй миний амьдрал ингээд дууслаа гэсэн итгэл үнэмшил нь байхгүй болоод урам зориг ороод одоо бөөгийнхээ ажлыг сайн хийнэ л гэсэн үг байхгүй юу? Түүнээсээ заавалчгүй бөө болохгүй бол энэ нөгөө цаанаас нь тэр охин тэнгэр, онгон тэнгэр юу гэдэг тэр нь энэ хүнийг ингээд дарамтлаад байна. Тийм байхгүй шүү. Хизээч тийм байхгүй. Сүнсэн би онгон тэнгэр хүнийг дарамтлаж чадахгүй шүү дээ. Яг л тэр чи өөртөө хайр юм чинь. За хүүхдүүд маань тэгвэл өөрсдийнхөө нас насны үйл явраар амьдардаг юм байна. Тийм үү гэж. Тийм. Хүүхдүүд тань өөрийнхөө үйл явраар л амьдарч байгаа. Хүүхдэд тань тохиолж байгаа бүх зүйл хүүхдэд тань тохиолдох ёстой учраас л тохиолдож байгаа юм шүү. За юу. За. Ажлын үед яалтчгүй уурлах, бухимдах, санаа зөрөлдөх явдал гардаг. Уурлахгүй, бухимдахгүй юмсан гэсэн ч өөрөө шалтгааллахгүй бухимдах юм гарч ирэх үед яаж өөрийгөө тайвшруулах вэ? Заримдаа өөрийгөө ч захирч хянаж чадахгүй болчих үе байдаг гинэ. За та өөрийгөө захирч хянаж чадахгүй үе гарч ирж байна гэдэг чинь та өөрийнхөө эгод захируулсан байна. Та өөрийнхөө мөн чанараар амьдрахгүй байна гэсэн үг шүү. Тэгэхээр тийм учраас яах ёстой вэ гэхээр та өөрийнхөө худал итгэл үнэмшлээс салж өөрийнхөө дотоод мөн чанарыг нээгээрэй заа юу. Яагаад юу гэнэ үү? Яагаад хариулахгүй байгаа юм бэ? Чи хин бэ? Алгасаад байна гинэ. За би хин бэ? Намайг болор туяа гэдэг. Хариулчлаа. Хангалттай юу те? За. За. Зарим хүмүүс хойд насандаа уулзъя гэд өнгөрдөг. Тэгэхээр гэрээ хийж байна гэсэн үг үү гинэ. Нөгөө дараа насандаа уулзна гэдгийг мэдж байгаа учраас хэлж байгаа байхгүй. Гэрээ хийж байгаа гэсэн үг биш. Та яг нөгөө нэг төрхөөсөө өмнө сүнсний гэрээгээ хийдэг байхгүй. Хүн болж төрөөг одоо энэ биеинд ирээгүй бахта та тэнгэр дээр хийдэг гэсэн үг. За тэгээд багш нь барыг бүх асуултанд нь хариулчихсан уу гэж би бодлоо. Тэгээ энэ нэг хүн Батмөх Батзориг гэдэг хүн юуны багш юм гинэ. Би бясалгал йогийн багш, энергийн эмчилэгч, мөн сүнслэг дасгалжуулагч багш байгаа. Тантай танилцсандаа баяртай байна. Энэ насандаа ээжийнхээ ачийг хариулъя гэж боддог. Яаж хариулах вэ гэж байна. За та энэ насандаа ээжийнхээ ачийг хариулъя гэж боддог нь маш сайн. Тэгээд яаж хариулах вэ гэхээр та өөрийгөө аз жаргалтай байлга. Та өөрийнхөө амьдралыг сайн сайхан авч яв. Та аз жаргалтай, таны амьдрал илэг бүтэн. Та баяр цэнгэлтэй байхад таны ээж баяр цэнгэлтэй байна. Та ээжийнхээ ачийг хариулж гинэ гэсэн үг шүү. За. Сайн үүлийн үртэй үр хүүхдийг дуудаж болдгоо гэж байна. За та өөрийнхөө энергийн төвшөнд байгаа, өөрийнхөө энергийн хэлбэлцэд байгаа хүүхдэл тань дээр ирж сүнсэн биел тань дээр ирдэг байхгүй юу? Та хүүхдээ нөгөө дуудаж болно. Гэхдээ яг таны энергийн хэлбэлцэл яг одоо та хүүхдэд дуудахад ямар байна?
яг тэр энергийн хэлбэлцлийн хүн тань дээр ирнэ шүү. Заа юу. Одоо хүртэл сүнсний гэрээгээ яаж хийж байснаа санаад байдаг гэж маш сайн байна. Та маш их өндөр сүнсний хөгжилтэй хүн байна шүү дээ. Тийм учраас та сүнсний гэрээгээ яаж хийж байгаагаа санаж байна гэсэн үг. За хүүхэдгүй болохгүй байгаа хүн яаж хүүхэдтэй болох вэ гэж байна. Та тэгэхээр нөгөө хүүхэдтэй байгаа юм шиг, хүүхэдтэй болцсон юм шиг тийм бодол болон тийм энергийн төвшөнд өөрийгөө аваачих хэрэгтэй. Би хүүхэдтэй болдоггүй, би хүүхэдтэй болохгүй байна гэж бодох юм бол хүүхэдтэй болохгүй шүү дээ. Таталцлын хуулийг мэдж байгаа тийм. Тэгэхээр та би хүүхэдтэй хүн, би ийм сайхан олон ач гучтай болно. Ингээд бодоод ах юм бол та хүүхэдтэй олноо. Өнгөрсөн болсон зүйлийг өөрөө тавьж явуулсан гэж боддог. Харин энерги үзүүлэхээр өнгөрсөнтэй холбож ярих юм. Одоо бясалгал хийж өөрийн мөн чанараа олохыг хичээж байгаа. Харин сэтгэл санаа ил докторгүй болоод ажил төрөл бүтэхгүй байгаа нь сүнсний сэрэлттэй холбоотой юу гэж байна. За сүнсний сэрэлттэй ажил төрөл бүтэхгүй сэтгэл санааны хямралд орох холбоотой. Тэгвэл бүх одоо нөгөө нэг ажил төрөл бүтэхгүй байх эсвэл сэтгэл санаа тавгүй байх нь бүгд сүнсний сэрэлттэй холбоотой биш шүү. Сүнсний сэрэлттэй холбоотой тэр ажил төрөл бүтэхгүй байх, сэтгэл санаа хэцүү байх нь маш хүнд байдаг байхгүй юу? Одоо сүнсний сэрэлт болоход таны амьдрал бүр ормогоороо ирээдэг байхгүй юу? Бүр ингээд та ямар ч ажилгүй болно, та бүр ямар ч мөнгөгүй болно, та дампуурна тий. Таны эрүүл мэнд маш муудна, таны сэтгэл зүй та сэтгцийн өвчтөй хүм шиг тий. Сэтгэл готрол айцд орно тий. Эмнэлэгт үзүүлбэл таны сэтгцэн өвчтэй хүн байна гэж хэлэн дээрээс нь одоо тийм байдалд орно. Айцаасаа болж таны зүрх нөгөө зогсож байгаа юм шиг, үхэж байгаа юм шиг тийм сэтгэл төрөнтэй. Тэгэхээр сүнсний сэрэлт бол маш хүчтэй ирдэг байхгүй юу? Харин зүгээр ажил төрөл бүтэхгүй, зүгээр сэтгэл санаа чинь тавгүй байгаад байвал таны энергийн түвшин доошлсон байна гэсэн үг шүү. Тэгэхээр нөгөө энергийн түвшнээ дээшлүүлэх хэрэгтэй. Энергийн түвшнээ та дээшлүүлснээр таны нөгөө ажил үйлс бүтэмжтэй сэтгэл санаа өөдрөг болно шүү. Заа юу. Би муутай хүн нас барахынхаа өмнө хүүхдүүдийнхээ хойштын амьдралыг хараад хэлдэг гэж үнэн үү гинэ. Би энэ муудсан ингээд нас барахтаа төгссөн тэрийг хүмүүс мэддэг шүү дээ. Бид нар бүгдээрээ мэддэг. Нас хизээ нас орох чинь яах чинь ийх чинь гэдгийг. Тэгээд тэр хүмүүсийн нөгөө нэг би энэ муудаад нөгөө нас орохоо мэдсэн хүмүүсийн тань мэлмис сэрчдэг байхгүй юу? Тэгэхээр нөгөө өөрийнхөө болон ертөнцийн нөгөө нийтийн ухамсарын мэдээллийн сан гэж бас байгаа шүү дээ тийм нийтийн ухамсарын мэдээллийн сан таны өөрийн сүнсэн биений мэдээллийн сан байгаа нийтийн ухамсарын мэдээллийн сан гэж байгаа энийг Akash record гэж хэлдэг байхгүй юу энэнд холбогдчих байхгүй юу би энэ муу байгаа хүн тэгэхээр хүүхдүүд хариуд хэлдэг үнэ төрснөөс ялгаагүй сайн найз маань заавал сахиусаа авах ёстой. Авахгүй бол гэр бүл цаашлаад амь насанд нь халтай гэд одоо сахиусаа аваад бараг 3 жил болсон. Тэгээд одоо сахиусаа буулгахдаа өвчтөөдүүдээ тусалдаг гэдэг тийм боломжтой юу? Үхэх гэж байгаа хүний юм уу? Би юм уу байгаа хүнийг дээрдүүл чадах уу гэж байна. За хэрвээ ер нь бол нөгөө бурхны өмнөөс бурхны ажлыг хинч хийж болохгүй шүү дээ тий. Тэр хүний өөхөх цаг нь болсон бол өөхөх цагтаа л өөхнө. Бид нар энийг хойшлуулж чадахгүй. Үүлийн үрээрээ л явна. Тий. Энэ насных нь одоо аялал дууссан бол хин бугаанч тий. Би ч одоо хин бэдийн Алла Jesus тий хин бугаанч хүнийг амьдруулж чадахгүй шүү дээ. Яг бол нөгөө нэг энэ амьдрал гэдэг чинь угаасаа үхэл гэдэг чинь угаасаа үхэл биш байхгүй юу? Шинэ эхлэл эхэлж байгаа байхгүй юу? Тийм учраас тэрийг зогсоох гэж янз бүрийн зан үйл мүйл хийх шаардлага байхгүй. Тийм. Чадахгүй угаасаа хинч тэгж чадахгүй. Харин тэр хүний цаг нь болоогүй мөртлөнгөөсөө одоо
энэ гадаад материалын ертөнцөөс авсан энэ нөгөө одоо мэдлэг гэж хэлэх юм уу, мэдээллээс болж ингэж өөрийнхөө энергийн түвшнийг доошлуулад тэрнээсээ болоод бие нь өвдсөн. Гэхдээ явах цаг нь болоогүй хүмүүст бол тусалж чадна шүү дээ. Тийм хүмүүст бол тусалж чадна. Тийм хүмүүсийг буцаад одоо амьдруулах чадвар одоо эмчлэгч, анагаахч нарт байдаг байхгүй юу? За. Миний хийсэн зүйл биелэх юм байнга энэ юуных вэ гэж юм. За сайн байна. Таны хийсэн зүйл биелж байгааг та мэдэрж байгаа бол сайн байна. Ягаад гэвэл хүн хоолой хүр дээр дамжуулж нөгөө квант ертөнд буюу даалт ертөнцөөс нөгөө нэг үгээр дамжиж энэ материйн үг өөрөө таны хэлсэн бүх зүйл чинь биелж байгаа юм аа. Тийм учраас та хэлж ярихдаа байнга сайн сайхныг хэлж ярьж гой гой зүйлүүдийг өөртөө дуудаж байгаарай. Та даалт ухамсарын ачаар ажил, амьдрал, бизнес дээшлэх тухай заадгүй, харин сүнсний энергиэр дээрх байдлаа сайжруулж болдгоо. Яаж гинэ? За манай нууц цэцэрлэг бясалгал манифестинг 21 хоногийн онлайн хичээл дээр яг энэ амьдрал, бизнес, мөнгө, аз, ёндоо бүх юма та дуудаж бясалгалын аргаар өөртөө бий болгож байгаа шүү. За энэ талаар заана. Хэрхэн мөнгөтэй харьцах уу? Хэрхэн одоо нөгөө амьдралаа зөвөр амьдрах уу гэдэг тухай энэ нууц цэцэрлэг дээр заадаг шүү. За. Хоол тэр тусмаа мах идэж болох уу бясалгагч хүн гинэ. Бясалгагч хүн юу ч идэж болно. Таны биед тохирч байгаа юу ч хийж байна. Угаасаа хоол идэхгүй бол хүн амьдрч чадахгүй шүү дээ. Хоолноос хүн энерги авч яаж хоол хүнс гэдэг чинь бас л энерги шүү дээ. Тэгээ нөгөө энерги бид нар ингэж өөртөө оруулж байгаа шүү дээ. Тэгэхээр хоол заавал идэх ёстой тий. Би багшин түрүү хэлсэн чинь би бясалгагч аны бодныхаа тийм байхгүй. Тэгэхээр хоолоо иддгээрээ идэнэ. Тэ мах хэрвээ та иддэг бол махаа жоохон бага идээрэй. Ягаад бол мах нь доод түвшний энергийн хүнс учир махад маш их айц шингэсэн байдаг учраас сэтгэл санааг тавгүй болгодог шүү. За ёо. Тэгэхээр сэтгэл санаа тавгүй болохоор нөгөө бясалгал хийж яхад төвлөрөхгүй гэсэн. Нялх жоохон хүүхэд байнга зүүдлэх юм энэ асуултыг 3 удаа бичиж байна гэж. За уучлаарай багш нь харсангүй. Алгасаад байх юм уучлаарай гэж. За нялх жоохон хүүхэд байнга зүүдлэх юм энэ асуулт биш ээ. Нялх жоохон хүүхэд байнга зүүдлэх юм. Нялх жоохон хүүхэд байнга зүүдэлж байна. Тэгээд зүүдэнд ер нь яг юу орж ирдэг вэ гэхээр ихэнх зүүднүүд таны өдөр тутамдаа зүүдэлж байгаа ихэнх зүүднүүд тань бол яг таны бодол болон эгоос орж ирж байгаа шүү. Харин зарим зүүднүүд болохоор зэрэг дээд тэнгэрээс танд мессеж болон одоо мэдээлэл болж ирдэг юм шүү тий. Тэгэхээр таны тэр зүүдэнд орж ирж байгаа тэр нялх хүүхэд таны одоо танд дэлхийн ертөнц бурхнаас ирсэн мэдээлэл юм шүү. Тэгэхээр тийм хүүхэдтэй холбоотой мэдээлэл танд ирсэн байх нь шүү дээ тийм үү? Тэрийг та бодож үзээрэй. Нөө та хамт байхыг хүнтэй хамт байхыг хүсэж байна гэдэг чинь тэр чинь шунал ахгүй юу? Та одоо ингээд хүний гой сайхан татагдаад тий гой сайхан бие хааг нь хараад би энэ хүнтэй хамт баймаар байна гэж хүсэж чинь гэдэг чинь шунал ахгүй юу? Тэгэхээр нөгөө тэр шунлаас л болж та хүсэж байгаа учраас тэр хүнтэй та нөгөө байхгүй л гэсэн үг байхгүй юу? Хэрвээ та хоёр ингээ хамт байх юм бол тэр нь сүнсний гэрээ та хоёр сүнсний нөгөө нэг холбоос та хоёрын дунд байхгүй бол та хоёр угаасаа учрахчгүй. Ер нь бол Төрөөний асуултны гацсан сүнсийг аль эрт явуулсан их чинь тэр 2 настай нас барсан дүүгийнхаа сүнсэн бид өртсөн байсан юм байна лээ. За тэнгэрт гараад нэг эрэгтэй дүүгийнд маань дахиад төрчихсөн гинэ. За болж сайн байна.
Энерги имчилгээ хийх гэсэн юм а хизээ хийх үг нэ. Энэ мессежээр чатаар цаг авч жагаад хийлгээрээ. Ирэх 4 өдрөөс хойшоо цагууд байгаа. За баярлалаа болорцээ. Манай шав багшийнхаа өмнөөс хариултыг өгсөн байна. Мундаг шүү. Олон дахин өвдөж үхэлтэй нүүр тулаад байгаа хүн үүлийн рүү идлээд байна гэсэн үг үү? Үүлийн рүү идэл зовж буй хүнд туслах нь тус болж чадах уу гинэ. Олон дахин өвдөж үхэлтэй нүүр тулаад байгаа хүн үүлийн рүү идэлж байна. Тийм. Үүлийн рүү идэлж байгаа тий. Үүлийн үрээ эдэлж байгаа хүнд тусалж болно. Та туслахтаа тэр хүнд хэрхэн үүлийн үрээ шатаахын зааж өгөөрэй. Тэр л тус штэ. Өөрөөр бид нар тэр хүн тусалж чадахгүй ш. Үүлийн үр гэдэг чинь ертөнцийн хууль, байгалийн хууль, энергийн хууль, таталцлын хууль учраас бид нар тэр үүлийн үрийг зогсоох биднэрт эрх байхгүй. Хэрвээ та тэр үүлийн үрийг зогсоочих юм бол харин тэр үүлийн үрийг бид нар өөрсдөө авах байхгүй юу? Тийм учраас та тэр хүнд яаж туслах вэ гэхээр үүлийн үрийн зогсоохын тулд тэр хүн залбирал үйлдэх маш их залбирал хийх хэрэгтэй. Одоо энэ янз бүрийн үүлийн үр өвчнөр өвдсөн хүнд мүнд өвчин туссан хүмүүс дандаа залбирал хийх хэрэгтэй. Залбирал хийхдээ намайг эдгэж өгөөч гэж залбирахгүй штэ. Бусдын төлөө залбирах хэрэгтэй. Бусад бүх зүйлсийн төлөө залбирах хэрэгтэй. Дээрэс нь өөрийн хийсэн нүглээ намжлах хэрэгтэй. Уучлалт гуйх хэрэгтэй шүү. Энэ бол эмчилгээ ахгүй юу ийм хүмүүст. Таны мэдлэг үнэхээр шинжлэх ухааны төвшөнд академик юм байна гэдг нь танигдж байна. Улам их гэрлийг түгээж амьдраарай. Аж аргал хайрыг илгээе таньдаа гинэ. Маш их баярлалаа. Маш их баярлалаа. Хэрвээ жоохон гутралтай үед хүүхэд олдсон бол яг тийм хүүхэд байх уу багшаа гэнэ. Үгүй. Таны сэтгэл санааны байдал ямар байгаа тэр хүүхдэд ерөөсөө нөлөөлөхгүй. Учир нь нөгөө түрүүн багш нь хэлсэн хүүхэд тань өөрөө тусдаа сүнсэн бий байхгүй юу? Та биш танаас гараагүй байхгүй юу? Танаас гарч байгаа зүйл нь юу гэхээр зөвхөн махан бие нь гарч байгаа байхгүй юу? Тэгвэл махан биетэй нь өөрөө бас энерги шүү дээ. Тийм учраас таны тийм учраас нэг удам сайн мэн гэд ярьдаг чинь тийм байхгүй юу? Нөгөө таны махан бие чинь өөрөө энерги учраас нөгөө махан биений энергиэс хүүхдтэй дасаж гарч ирж байгаа учраас махан биеийн энерги чинь бол байна хүүхдтэй. Гэхдээ сүнсэн биений хөгжилд бол ямар ч нөлөөлөл байхгүй. Нууц цэцэрлэг хизээ эхлэх вэ? Төлбөр хэдвэ гэж байна. За дараагийн нууц цэцэрлэг анги маань 3 сарын 1-нд эхэлнэ. Анхан суралцагчид төлбөр 200 мянган төгрөг 21 хоногийн. За та давтан суухад төлбөр 50 мянга болдё шүү 21 хоногийн. Зүүд бараг зүүдэлдэггүй сайн уу муу юу гинэ. Зүүдэлдэггүй байх нь сайн штэ. Тэр нь таны сэтгэл санаа амар амгалан байна гэсэн үг байхгүй юу? Насан туршдаа л өнгөрсөн эцэг ихээ бодож ирсэн нас эцлэхэд нэг удаач болов таарах болов эсвэл миний эргэн тойронд аль хэдийн байгаа юм болов гинэ. Таны эргэн тойронд таны эцэг их оршиж байгаа. Таны сэтгэл зүрхэн таны эцэг их байнга байгаа. Тэ? Та энэ насандаа уулздгүй маа гэхэд дараа төрөлтөө уулзнаа. Энэ насаар амьдрал дуусахгүй. Та дараа зөндөө дахин төрн, зөндөө амьдрна. Таны амьдрал дөнгөж эхэлж байгаа хүн биш үү? Та маш залуу сүнсэн бий учраас та маш олон жил амьдрах хүн учраас санаас олдгүй та эцэг ихтэйгээ уулзсан заа юу. Одоо өөрийнхөө сүнсэн биеэрээ амьдарч байгаа бас л сүнсний хөгжлөө хийгээд явж байна. Бас танаас суралцаж байгаа шүү баярлалаа гинэ. За сайн байна. Яа инх төрөө сайн байна. Багшийнхаа өмнөөс хариулаад хэлсэн байна. Маш сайн байна. Манай шеф яг нөгөө цэнт энэ нэг хүн асуусан байна л да 3 сарын нууц цэцэрлэг хідэнд
болох вэ? Бас үүлийн үрээ шатаалгамаар байна. Үүлийн үрээ шатаахан төлбөр хийдвэ гэсэн чинь манай шеф үүлийн үр шатаах төлбөр гэж байхгүй юу гэсэн үг вэ? Үүлийн үрээ та өөрөө л шатаад нэгүүлсэнгүй хайр буян хий гинэ. Сайн байна их зөрөө маш зөв хариулт байна. Яг нөгөө энэ хүн ингэж асууж ашгүй нөгөө нэг заримдаа нөгөө хүний бид альбан чөтгөр янз бүрийн зүйл орчдөг тий. Тэгээд нөгөө лусын хорлол морлол гэж болдог. А тэрийг бол явуулж болно. Тэр нь засал хийн тий. Тэр заслыг хийлгэмээр бол багштай хандаараа гэж хэлсэн чинь энэ хүн ингээд ойлгоцсон юм шиг байна. Хөөх юм бэ тий. Баярлаа. Дотроо хичнээн эргэлзэж явдаг байсан асуултынхаа хариуг авлаа гэж энэ зүгээр дээ. Бас 100 хөдөө явахад би явна шүү. Надыг мартваа гинэ. Би явна шүү гинэ. Сонноос сүүлийн хэдэн жил сүнс маань сэрээд нийгмээс тасраад найз нөхдгөө болсон. Одоо нэг хэлээр ойлгосдаг та бүхнийг олсондоо баярлалаа шүү. Маш сайн байна. Яг тэгдэг байхгүй сүнснээс сэрэлт болохоор таны урд насанд найзлж байсан найз нөхдүүд бүгд байхгүй болчдөг байхгүй. Яг л таны нөгөө энергийн түвшин фүк гэд мангар өндөрт өргөгдөж байгаа учраас та нөгөө өндөр энергийн түвшинд ирчихээр тэр хүмүүс тантай харьцаж чадгаа болж байгаа байхгүй юу. Тэгээ та тэр хүмүүстэй ойлгож чадгаа болж гин гэсэн. Тэгээ та шин найз нөхдүүд бий болгодог. Сүнсэн бие амьдралаар амьдарж байгаа найз нөхдүүдэд бий болгодог байхгүй юу. Тийм болохоор нууц цэцэрлэгийн сахиусан тэнгэрүүдийн нэгдэлт тавтай морилно. За. Сайн байна уу? Уур уцаараа бухимдал хүнийг сургуур юу нэ? Уур уцаараа бухимдал хүнийг сөргөөр бодох зэргээс яаж ангижрах вэ? Нууц цэцэрлэг бясалгалд сууна гэж бодож байна гэж юм. За, та нууц цэцэрлэг бясалгалд суугаарай. Тэгээ та ангижирнаа. Баярлаа танд манай охин ой гарна. Та гэрийн тоон руу хараад яриад байна гэж юм. Сайн байна. Танаа охин маш мэдрэмжтэй охин байна шүү. За ингээд 1:55 болж гин. Ингээд бясалгал хийнэ. Энэ удаагийн лайва өндөрлөе. Багш нь одоо 2 цагаас энерги эмчилгээндээ орно. Ингээд энэ удаагийн лайв та бүхэнд маань таалагдсан байхаа гэдэгт найдаж байна. Тэгээд дараагийн хагасаа өдрийн лайваараа уулзцгаая. Та бүхэндээ аз жаргал, эрүүл энх, сайн сайхан, инэрэнгүй хайр, нэгүүлсэнгүй хайрыг хүсэн өрөөе. Тэгээд дараагийн хагасаанаар бүгдээрээ уулзцгаая. Намасте.